Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubrovka, Mompei. Avandra, XM Broker. За сайн байцгаана уу манайха та бүхэнд өглөө өдрөө оройн мэндийг хүргэж байна. Тэгээд podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг XM Broker. Амун Zubrovka чарна бүтээгдэхүүн. За мөн бид бүхэнтэй Mompei аппликейшн хамтран ажиллаж байгаа. Avandra хамтран ажиллаж байгаа дуулахад таатай байна. Тэгээд өнөөдрийн зочноо та бүхний өмнө танилцуулах бэлэн болсон байна. Манай подкаст маань тэрхэм зочин Чожо маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу. За мөн бид бүхэнтэй өнөөдөр гоё хөгжим ярилцахаар манай ажлын клүү зочин хөтлөгчөөр ажиллаж байгаа. За тэгэхээр гурлаа өнөөдөр айгуу гоё хөгжмийн тухай ярилцах болов гэж бодож байна. За сайн уу Чожо? Юу вэ да? Шинэ оны мэнд өргөе. Шинэ оны мэнд. Тэгээд ер нь бол тоглолтын бэлтгэл гэдэг хоёр та ер нь бол тийм л сайн сайхантай. Мань ингэж бодлоо л доо. Нэг Чожог оруулах гэж Чожо ер нь яагаад өмнө орж байгаагүй юм бол гэж айгуу бодлоо л доо. Магч одоо ингэ 102 103 дахь дугаараа хийж идэг гэсэн чи Чожо орж байгаагүй юм байна. Тэгээд бас их олон зочин оруулж чадын дунд Чожог оруулж байгаагүй юм байна гэж бас бодчихлоо. Тэгээд өнөөдөр өмнө нь бас манай дээр нэг хүү орсон. Хүү хамтлагийнхан. Тэгээд яг хүү хамтлаг дээр хараа мэдээж бас гоё амьд хөгжмийн тэгээ бас Монгол уламжлалаа дэлхийд гайхуулж яваач гэдэг юм уу те. Илүү хөгжим ярихаасаа илүүтэйгээр хүүтэй нөгөө нэг илүү амжилт ярьсан байл та те. Одоо жишээлбэл хэд хэдэн орн дээр яаж яв хамталтууд нь Монгол руу чиглээгүй болохоор одоо гадаад руу дуу чиглэсэн болохоор ийм байдаг ч гэдэг юм уу. Арай илүү нэг жоох юм entertainment талаас айгүй ярилцлагууд явцсан байлээ. Тэгээ өнөөдөр Чожотой бол айгүй гоё бид гурав хөгжим сонирхогчд гэдэг үднээс ярилцах болов гэж бодож байна. За Чожо ер нь гэд хамгийн анх яагаад хөгжмийн салбар руу дахиад орчвоо? Дахиад гэж би ч бүр хоороогүй багтаа л нөгөө хөгжим коллежид хийлийн ангиар уусаа манай ихч төгөлдрүүрийн ангид байдаг байсан. Тэгээд намайг ч гэсэн за энэ авьяастай байж магадгүй гэд бас ингээд хамт төгсөн юм шүү араас нь. Тэгээд 6-7 настайгаас эхлээд ер нь л хөгжим тоглосон. Хөгжим тоглосон. Тийм. Ер нь яг ямар хөгжмнөөс эхэлж тоглох? Одоогийн байдлаар ямар хөгжим тоглож байна? Гэхдээ ер нь бол сонгодог суурьтай гэсэн үг л дээ. Сонгодог хөгжмөр одоо анх хөгжимд хөл тавьсан. Тийм тэгээд одоо яг өсвөр настай нэг 13 4 нас хүрээд ер нь тэ ингээд жоо хамт хөгжим тэ гитар инди рок юу гэдэг тохойд яг гоё эд хүч авч исэн хөгжим угаасаа тэгэл хүсвүсүү сонсоол тэрэндээ дурлаа л тэгэл эргэл буцалтгүй тэгэл тийш орсон да. Тэгээ сургууль мургуулаа бүр хаяа тэ тэр чигтээ сонгодог хөгжим орхиод. Тэгэхээр чи хөгжим бүжгийг төгсөөгүй гэсэн үг юм уу? Тий, төгсөв. Оо за 10 жилтэй байхдаа 7 8 дугаар ангид очлоо. Тэгээд мэдгүй одоо их л томдлоготой байсан ч юм уу те. Тэгэл би ерөөсөө би сургуульд тасрахаар боллоо. Ингээд шууд амьд хөгжмийн хамтлаг байгуулад ингээд яллаа гэдгсэн чинь. Манай ээж ч солиотой тэгээд тик би чанд итгэж जैन гэдэг. Оо тэгээд бас гаргацсан тийм ер нь бол. ээж гоё юм те. Ээж амар биш тий. Клүү ер нь Чожогийн доонод тэр дуртай. Би дуртай. Нэг хэсэг бас өөрөө чинь хөгжим тоглох хоббитэй манай бас гэрийнхэн чинь хөгжим хүмүүс итдэг тэгээд. Жигэн төрн бүгд хөгжим хүмүүс итдэг. Би чинь нэг хэсэг cover маа чинь л явсан юм аа. Тэгж яхад Чожогийн дуу нэг нилээн coverлж дуулсан шүү. За ямар дууг нэг coverлж дуулаа? За 1001 цэцгс байна. За. Тий. Тэгээд анхны чамд үлдээ юм үлдээ гэдэг дуу чи амар хүмүүс дуу аярлуулж гарч ирсэн. Тийм тэр чи тасрах. Тэр нэрэн дээр тэгэхэд чинь л өстө бараг гитар тоглодог гартаа алган л тэр дуу сурах гал. Тэгжсэн үе яагаад байгаа байхгүй. Тэгээд баскинг гэдэг байсан. Нөгөө баскинг гэдэг чинь нэг одоо л Монголд гайгүй болчиход байгаа болохос өмнө нь л байгаагүй. Годамжинд нөгөө нэг хөгжим тоглоод хүмүүсийг баясгаад тэрнийхээ таалагдж байгаа хэмжээгээр хүмүүсээс нөгөө нэг заавал мөнгө авах нь зорилго шүү дээ. Хүмүүст гоё хадж байгаа л гоё нэг түгээдэг тийм
баскинг хамтлагтай байлаа. Тэгж яхта нэлээд цаажгийн донорыг дуулсан шүү. Тэрүүгээр иж бас дуртай болсон хүмүүсээс их байгаа. Би яг тэгж боддیں۔ Би бас нэг юм хотлоо өн нэг юм 10 жилдээ гитар тоглодог хүүхэд байлаа. Тэгээд энэ тэнд очиод ингээл бэлтгэлийн байр олдохгүй хүүтэн чи ингээл тэгдэг байсан үед би одоо энэ нөгөө нэг гитар заагадаг нэг Давка гэж залуу байгаа шүү дээ. Тий. Давка бид тэд хамтдаа бэлтгэл хийдэг гэсэн. Тийм. Тий. Давка чинь бирд гэж хамтлагтай байсан шүү дээ. Бирдийн өмнө нөгөө юу шүүдрийн тосол байсан. Шүүдрийн тосол дээр чинь би орж тоглолдог гэсэн. Тийм үү? Тий. Цуг бэлтгэл хийдэг гэсэн. Би тэгтээ үнэхээр аимшигтай суугаа байсан л да. Тэг хэмжээ би яг тухайн үед би юу хэмжээ муутай юм шиг байгаа. Тэгээ надаа ин бейс гитар өгцөд гэл би дун гэл тэгэнгүүт амар хэмжээ алтан гот хүн чинь нөгөө ингээд хэмжээгээ барих шүтээ зуучтай. Та идэгдв. Би ингээд шүтээ зугаад тэгээд ингээд хэмжээгээ барих шүтээ зуусаар агаад тэгээд ингэж булраад хоол идэж чадгаа болчихдог гэсэн шүү дээ. Бүрүү. Тийм амар хэмжээ муутай байсан аахгүй. Тэгэл би за окей. Би бол угаасаа яг хөгжмөнд тоглох хүмүүс биш юм байна. Гэтэ би айгуу дуртай. Тэгэл яг ритм гой зөхөж мөхөж бас чадахгүй. Тэгээ тэгэж явдаг гэсэн нэг юм юутай. Нэг жоохон түүх би чааваас. Тийм. Гэтэ чи зүгээр буруу л зүтгээд яддаг байсан баха. Тэрнээс яг тоглох хүн биш гэдэг бол би бол ерөөсөө тэрэнд итгэдэггүй. Тэ хүн болгоо ямар нэгэн байдлаар өөрийгөө урлагаар илэрхийлж явах хэрэгтэй. Тэгээд тэрийг зөв чиглүүлүүлээд ч юм уу яг зөв техникийн чи анханаас нь ингээд залгаад тэгээд яг ингээд зөв чиглүүлсэн бол чи яг тэр чигтээ урлагаар явж болох л байсан баг. Миний хувьд бол. Тэгээд зүгээр буруу механиктаад байна л гэсэн үг байхгүй тий. Тэг хүчээр тэгээд тэрийг зөөллөөд тэгээд яг зөв гаргаар нь ингээд бүшилсэн бол тэгээд өнөөдөр бас чи ингээд airplane ч юм уу тэ айлын юм хийхгүй зүгээр ингээд хөвчм хийгээд продюсер болсон явж явж тэг хинж мэдгүй шүү дээ. Тийм гэж юу. Тийм л байгаа шүү. Тэгээд бас цаанаасаа бас нэг тийм ритмтэй хүмүүс бас ер нь байгаа. Тэр нөгөө нэг бид нар ярьдэн ш нь хүмүүжил гээл ярьдэн ш. Тэр шиг эргэн тойрны хүмүүс ямар хүмүүс байна гэдгээс бас айгүй шалтгаалт юм шиг. Тэр хэмнэл одоо шүтээ зугаад ингээл хүчээр зүтгээд байна гэдэг шүү дээ. Тэр бол байж болохгүй асуудал гэдэг байхгүй. Яг гоё өөрөө мэдрээ зөөлөн заалгаад те. Ингүүл би мэдрэх юм байна. Ингүүл би гоё темпэнд орох юм байна гэдэг зэлж. Тэг яг би юу ярих гэдэг юм гэхээр тэр үеэр Чожо айгүй их юм тэнд бас надад тааралдаг байсан байхгүй. Би Чожог айгүй их Тэнгис кино театрын үүдэнд байж их айгүй санаад тийм би Чожог айгүй олон таарч ирсэн. Би нэг юм киноны нэвтрүүлэг хийх гэх тэр айгүй их янгууд Чожо тэнд ингээд айгүй их тааралдаг гэсэн. Ингээд гитараа урцсан урт үстэй. Чи айгүй хар хувцсан өмсдөг өстэй. Тийм, ер нь л хар хувцал их өмсдөг. Тийм тий. Тэгээд би харин Чожог ингээд айгүй их ер нь ингээд хөгжим тоглодог залуу юм байна. Тэгээ Лемонсийнхантай хамт яваад байдаг байсан. Нэг айгүй сайн сандаг. Тэгээд би ер нь хөгжим тоглодог л залуу юм байна гэж бодож ирсэн чинь гинт дуулаа гараад ирдэг байхгүй. Тэгээ би энэ залуу чинь дуулдаг байсан юм байна ш. Тэгэж яах бодож ирсэн. Тэгээ ер нь анханасаа Чожо ер нь дуулъя гэж бодож ирсэн юм уу эсвэл яг ингээ хөгжмөөрөө яа гэж бодож ирсэн үү? Ер нь дуулах хүртлээр хэр удаан хөгжим тоглосон бэ? Би ер нь тэгж өөрөө нэг тийм гоё дуулдаг гэж ерөөсөө огт боддгоо. Одоо хүртэл үү? Тийм, одоо хүртэл. За. Тийм зүгээр ивэ олоод ингэсгээл яваад байгаа л хүн гэж зүгээр өөрийгөө ойлгодог. Тэрнээс миний эргэн тойронд чинь маш гоё дуулдаг зөндөө хүмүүс байсан болохоор би угаасаа дуулъя гэсэн. Тэг ийм бодол бүр надад бүр нэг ковч орж ирдэггүй л байсан л та. Тэгэл би хөгжим тоглохдоо л авьяастай тэрийг бол ерөө мэднэ. Тийм тэгээд хөгжим одоо сайн сонсдог ч юм уу сонсгол сайтай тийм байснаа бол угаасаа багаас л өөрөө ингээд ойлгочдөг байсан. Ингээ үеийнхнээгаа ингээд харьцуулдаг шүү дээ. Манай одоо хөгжмийн ангийнхан ямар байна тэгээд би миний сонсголоо ингээ надад амар амархан байгаа юм биднэрт амар хэцүү санагдаад ч юм уу тэр нэг тиймэрхүү ойлголтоор бол ингээд ойлгочдөг. Тэрнээс би өөрийгөө бол эзэж гоё дуулдаг гэж амьдралдаа нэг ч удаа бодож байгаагүй. Би Pips хамтлагийн фэн байхгүй юу? Тэгээ 13 10 гэж цомог байгаа шүү дээ. Тэ. Тэгэнгүүт
тэр цомогч 2008 онд гарч ирсэн цомог. Сая чаажиг ирэхээс өмнө бид яг тэр мөрөөдийг бас ингээд үзээд хараад байж илээ л да. Тэнгүүд ер нь хамгийн анхны яг банд болсон хамтлаг нь Pips мөн үү? Эсвэл өмнө хамтлагтай байсан уу? Тийм, Pips Toys Pilots гэдээ бас хамтлаг байсан Pilots тийм. Улаан малгайд байхдаа Pilots ч улаан малгайд дуулчихсан шүү дээ, тийм. Pips Pilots хоёр чинь нийлээд нэг хамтлаг байсан байхгүй. Тэгээд бөөнөрөө яг нэг ангийн хүүхдүүд. Манай нөгөө дуулдаг бэлгүүн манай доотлын анги. Тэгээд бүгдээ яг нэг сургуулийн нэг анги хүүхдүүд. Тэгээд нэг юм мэдгүй хойд яадаг чинь тэгээд ингээд нэг хүүхдүүдийн юм байдаг штэ. Нэг тийм юмнаас болоод ингээд нэг юм хоёр хуваагдаад тэгээд голдоо нэг дуучин муучинтай хэсэг явж маваад. Тийм нэг тийм юм болсон байгаа. Тэгэхээр ер нь бол тэр хоёр ч анх нийлээд одоо бүр нэрчгүй зүгээр ингээд ийм хамтлаг болоо хэдүүлээ. Crew байсан юм шүү тийм гэх юм уу. Одоо тэрэнд нь одоо манай Никтоны бөмбөрчин бэлгүүн байгаа. Одоо бас гитар тоглож байгаа, манай филармон тоглож байгаа толгой байгаа. Тэгээ манай Pepsi-ийн бөмбөр тоглодог мөнгөд. Тэгээд Pepsi-ийн бэс гитар чинь Тэмүүлэн. Тэгээд би тэгээд манай доотлын анги энэ дуулдаг одоо улаан малгайд дуулдаг бэлгүүн бид хэд чинь ингээд бөөнөрөө нэг crew тэгэл хоорондоо ингээл өөстө наадах чинь тэгээд эн чинь ингээд нэг юмнаас болоод ингээд хоёр хуваагдаад нэг ингэсэн. Тэгээд яг одоо сайхан хүсэн найзуулдаг. Тэгээд Pilots одоо нэмээд манай Nissan-ийн хосоо орсон. Тэрнээс өмнө болор гэдэг гитарчтай байсан. Гэдэг ч юм уу. Нэг Христчин залуу байгаа. Болор гэд. Тэгээд тийм ер нь тэгэл бүр маш багасаа л бидэд амар тийм драматай байсан гэх юм үү. Тэгээд амьд үгүй хамтлаг болоод ингээд хоёр салаад голдоо нэг болоо. Тэгээд 14 мөрөө настайгаасаа яг бидэд бөөндөө хамтлаг болъё. Амьд хүчмөр яваа гэдэг ер нь дийлэнх сургуулаа хийсэн. Тэгэхээр манай энэ удаагийн дугаарын хамтрагчаар Mompay-ийн Travis-ийн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Та бүхэн өвөл болоод гадагшаа аялалд явах гэж байгаа бол Travis-ийн Mompay-ээс авах боломжтой. Та бүхэн Mompay application руу ороод за бусад гэсэн зэс рүү орсноор за энд Travis-ийн гэсэн хэсэг байгаа. Travis-ийн гэсэн хэсэг рүү орсноор та бүхэн за аяллахаа Travis-ийн эндээс та бүхэн eSIM-ийн худалдаа авах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд за нэгэн урамшууллыг зарласан байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн Mompay Travis-ийн авснаар 15% буцаа олголтыг авах боломжтой болж байгаа юм байна. Ингээд манай хамтрагчаар Mompay Travis-ийн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Би ингээд Pips-ийн дуунуудыг сонсоход одоо яг бид нар ингээд нэг үеийн залуучууд байгаа байхгүй юу? Яг нэг юм ер нь нэг юм гэдэг нэг vibe нь надаа юу гэдэг гэж энэ гэхдээ би муухай санагдуулъя гэж хэлээгүй шүү дээ. Нэг юм манайс үеийнхэн тэр хэд нэг юм годомж мэтрэлдэг үе байдаг шүү дээ. Яг нэг юм хүн болгонд л нэг тийнейжер үед нэг тийм үе байдаг шүү дээ. Ер нь нэг жоохон брок тэгэл гэхдээ гой брок те тэр чин дурсамжтай брок шүү дээ. Тэгэл годомж мэтэрлээл эсвэл юу хийх вэ те яах вэ гэдэг үе надад нэг тийм vibe-ийг өгдөг. А гэхдээ тэр бол миний бодлоор муухай vibe биш. Одоо бодохоор тэр үе амар гоё байхгүй. Ягаад ч би тэр үед Pepsi-ийн дуунуудыг сонсож байхад нэг тийм мэдрэмж өгдөг байсан шүү дээ. Тийм угаасаа бид нар өөрсдөө годомж мэдрэлдэг байсан болол яг тиймэрхүү одоо vibe-д дуунууд гаргасан. Тэгэл угаасаа хамтлаг болох гэж өөрөө баг 2 жил зүгээр алхдаг шүү дээ. Хотоор ингээл алхаал. Тэг гитар байхгүй тий. Ингээд бэлтгэлийн байр байхгүй. Тэг бөмбөр байхгүй ч юм. Одоо бөмбөр бол бүр одоо яг major тийм олдшгүй бүр бүр яг хамгийн чухал олддгүй зүйл нь л шүү дээ. Бөмбөрийн үйл тэрийг ингээд дагаад одоо ингээд хөвчм олдог ч юм. Тэгээд одоо хамгийн их бөмбөртэй байсан газруудын үйл сүмүүд байна. Цуглаанууд Христийн цуглаанууд одоо ингээд бөмбөртэй тэгээд нөгөө магтан дууны хамтлагтай ч юм уу. Тэгээд одоо тийм тэгээд Христийн сүмд би хэсэг явсан. Жишээлбэл бид хамтлагаараа ч юм уу. Энд зүгээр очиод ингээд бөмбөр тоглоал ингээд хамтлаг те тэр ингээд яаж ийн ийж ингээд харах гал сонсох гал болж өгвөл тоглож үзмээр санагдаал ч юм уу те. Тийм үе бас байгаа. Тэгэл нэг гитартай одоо яаж ч юм те тэгэл мөнгө төгрөгөө төлөвлөлөөс аав ижээсээ гуугаал ч юм уу те. Тэгж байгаа нэг гитартай болол. Тэгэл тэрийг ээлжилж үрэл алах штэ. Тэгэл хотоор нэг алхах нь тэгэл тохойд ч нэг тийм очиод ах газар ер нь фантам дээр л их очдөг гэсэн. Тэгэл ингээл хотын төвөр алхаал Irish ер нь нэгдэд удаагүй байсан. Тэгэл
Irish аягүй хамтлагууд тоглодог. Тэгээ бидрийг оруулахгүй шүү дээ. Жохоо хүүд. Тэгэл Irish-ийн нөгөө гадаад сонгохноос нь ингээл хардаг. Хамтлагууд тоглож байна та. Тэгээ ер нь тэгэл ингээл хөгжмөнд сонсогдвол зүгээр яаж игээл зүгээр бөөндөр ингээл очиол ингээл байж идэг ч юм уу. Тэгээ тийм л их одоо юм ирмэлцэл хүсэлтэй их явдаг ус. Тэгж анх Никитоныхонтой танилцж байсан гэдэг ч юм. Тий. Би сайн бөмбөр ирсэн чинь тэр үед бөмбөр нь олдохгүй болоод бөмбөрчин айгу баг байдаг гэсэн байгаа тий. Тийм бөмбөр тогломоор санаг ер нь бүгд л бөмбөрчин болъё л гэж ер нь одоо хамтлаг байгуул гурлын хамтлаг боллоо гэхэд гурлаа одоо бөмбөр дээрээ алддаг байсан ч би бөмбөр тоглоно. Үгүй би бөмбөр. Тийм. Тийм. Тэгээд мэдгүй нэг кул санагддаг тий арай нэг юм бөмбөрчин гоё гэдэг нэг тийм. Тийм тэгэл бид манай хамтлагч гэсэн ялгаагүй бүгдээр л бөмбөр тоглохыг хүсдэг. Тэгэл яг амьдрал дээрээ буугаал одоо бэлтгэл хийж үзээд ч юм уу ингээд тий ингээд эхлэхлээр уусаа энэ нь илүү авьяастай юм байна штэ гэдэг ингээд хүлэн зөвшөөрөөд тэгээд өөрөөсөө цаашаа хуваарлалтай хийдэг ч юм уу. Одоо жишээлбэл одоо ингээд яг тухайн үед ингээд бэлтгэлийн байрууд тийм тоотой цөөхөн байсан гэж би сандаа. Тийм. Тэгээ би бол жишээлбэл энэ одоо энэ 19-ийн автобусны буудлын хойдолд нэг 2 давхар юу байдэн штэ. Одоо яг энэ энд байдаг. Хоочны шар байрнууд биш. 19-ийн одоо хот руугаа явдаг автобусны буудлын гэсэн үг. Тэрний хойдолд нэг бэлтгэлийн байр байдаг гэсэн. Тэнд жишээлбэл бид нэр бэлтгэлээ хийдэг байсан байхгүй юу? Өөр хаана ер нь байдаг байсан бай. Ер нь хөвчлэн бодвол гэдэг гэсэн. Хаталагчдад шүү дээ. Би тийм гэж юу? Тэгвэл би жоохон хаашаа юм болов. Тийм, ер нь бодволын юунууд чинь нэгдүгээр дуу чимээ гаргахад тэгээ энэ тэндээ дээшээ доошоо саад болохгүй. Хоёрдугаарт хямдхан. Тэгээд бас олтц ихтэй байсан юм. Тийм. Одоо жишээлбэл би ингээд яг хөгжим рүү орохоос өмнө ингээд зүгээр ингээд яг яаж яг тийшээ хөл тавьсан бэ гэхлээр би ингээд хийл тоглож одоо хийл тоглож ингээд гадуур баарнуудаар явж ингээд хүмүүс сууж хахад ингээд очиод тип авч ингээд хийл тоглож явдаг гэсэн юм байна. Жохон тэгээд тэргүүрээ мөнгө олдог. Гэхдээ ус тохой нэлээд их мөнгө олдог, нэлээд кэштэй тийм хүүхдүүд гэсэн. Тэгээд ингэж явж хагаад X-Vit гэдэг хамтлагийнхан ингээд сууж таарад тэгээд эднэртэй би хийл тоглож танилцаад тэгээд зориглон ингээд одоо баскетаар тоглодог өндөр ах баг. Тэгээд тэр ах мэдгүй ягаад чин дугаар муугаар наваад ч л дугаар уц муц байхгүй тэгээд цагаан уцнаас залгадаг гэсэн шүү дээ. Тэгээд ягаад чин дугаараа наваад ингээд би ингээд хамтлагтай тий манай хамтлаг ингээд зүгээр ингээд тэгээ одоо ингээд алхаад ямар ч хөгжим байдгүй гэд ингээд тэрийг тайлбарлаа. Тэгээд бид тэднийг бэлдэж үзэх гээд нэг баскетаар танаас ингээд хэрглэж болох уу гэдгсэн чинь тэг гэд уцаар яриад миний энэ гитар энэ данар гэдэг хүнд байгаа. Чи нэг гитар байгаа яриад очиод авчих гэд. Тэгээд нөгөө хүн л яриад очисон чинь манай хөгжим бүжгийн ах байсан. Тэгээд тэр маань өөрөө Lemons хамтлагийн бас-гитарч юм байсан. Тэгээд анх Lemons-ийн одоо бэлтгэлийн байран дээр навчаа гитар авах гэж очиод одоо бид чинь ингээд танилцчихлаа. Бидний ч одоо тоохгүй шүү дээ. Энэ юм ах чинь жоохон бацаанууд тий. Тэр чинь өөрсдийнхээ нөгөө нэг анхны Red альбом мэтрээ яг бэлтжижсэн үе. Тийм тэгээд очиод ингээд нэг юм ядаргаал болдог байсан юм шиг байна. Тэгэл нөгөө байрыг мэдээд авцсан хаана байдгийг тийм гитар авах гэж очсноо тэгээд ингээд бүр заydаад ингээд ерөөсө баг өдөр болго ингээд очиол тий. Нэг юм тухтай байлахгүй тийм нэг бах бацаанууд ирээл ингээд үүд мүүдээр нь ингээд сууж муудсан тий. Бүр хөгжим тоглох нь хараал ингээд тэгээд гитарнуудын ингээд тоглож үзгийнсэн ингээд тэгж анх ер нь бол юм уусах. Тэр үед 13 төртөө байсан. 13 байсан. Төө тийм юм байсан тийм. Тийм 13. Red album гарах гэж үед бид нарт 13 байсан гэсэн үг юм. Red album бэлдэж хахад тэр ч одоо хэдэн 2006 7 Тийм. За тэгэнгүүт Playtime гэж нэг том сэдв байгаа. Манай одоо энэ хөгжим сонирхдаг хүмүүсийн дунд бол тэгээд Playtime-д анх энэ бол бүгд л мэдчихэж шүү дээ. Яг жинхэнэ амт хөгжмийн фестивал байсан. Монголын баг анхны фестивал баг тийм. Анхны бөгөөд цор ганц зуураг яг том гэвэл тийм. Тийм. Яг Playtime нэг ойролцоо Coconut Beat өөр ганц нэг юмнууд болдог байсан. Гэхдээ тэд нар тэгээд нэг 2 3 жил яваад ер нь бол байхгүй болсон. Тэгээд тууштай байж чадаагүй. За тэгэнгүүт
За би жишээлбэл нэг хальт хөгжим сонирхдаг байх үед миний мөрөөдөл бол ерөөсөө тэр Playtime-ийн тайзан дээр нэг гараал нэг болонд нь хүмүүс намайг харахгүй ямар ч хамаагүй ер нь 6 сар бэлдсэн юм гараад нэг дүн гэж хэлж боддог байсан. Тэр үед бас яг надтай адилхан өсөл мөрөөдөлтэй залуучууд их байсан болов гэж бодож байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд л жишээ Playtime-ийн тайзан дээр хоёул гараад үзсэн. Дуулаад үзсэн хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Playtime фестивалийн хувьд тэр үед ямар байсан бэ? Босоо өндөр байсан уу? Гоё байсан уу? Хобби ирдэг байсан уу? Ер нь бол ингээд нэг бүх хүмүүс ингээд нэг юм цугладаг те одоо шалгаруултаас нь эхлүүлээд ч юм уу те. Тэгэнгүүт шалгаруулт болонгууд л бөөн хамтлаг гараад ирдэг ч юм уу те. Тоглоод үз ингээд cover mower хийдэг. Ерөөс өөртөө дөө мó ер нь дуулдаг хамтлаг аягүй цөөхөн байсан шүү дээ. Тэгэл 2007 онд дотор болоод 2008 онд анх гадаа болж эхэлсэн шүү дээ. Монгол шилтгэн дээр. Биш юунд хам богд гэдэг энэ цайсан гинэ. Амар хөтүүд монголчууд нөгөө нэг юу авдаг. Алтан медаль дээр авдаг юм авдаг. Төвшин баярын нөө. Төвшин баяр аваа юм. Тийм 8 оны Бээжингийн олимпик. Тийм тэгээд ер нь бол яг Playtime болох гэхлээр л маш олон хамтлаг гараал ирдэг ч юм уу те. Тэгээд ингээд явж байгаа тэгэл тараал те өөрөөртөө юмнуудыг хийж байгаа. Эргээл 100 болонгод Playtime төхөнгөт ингээд эргээл нэгддэг ч юм уу. Ер нь бол тийм яг миний хувьд би бас яг Pips-тэйгээ тийм олон бол орч чадаагүй. Тэгээд яг тэгвэл манайхан ч нэг Японд сургууль сурдаг. Тэгээд би ер нь бол ганцаараа Монголд байдаг байсан гэсэн үг. Тэгэхээр би одоо өөр хамтлагууд тоглоол ч юм уу те Lemon-тэй ч тоглож исэн. A-Sound ч би хэдэн жил гэж баг 8-9 жил байсан ч юм уу те. Тэгээ өөрөө ч гарч исэн. Тэгээд би нэг хамтлагийнхаа эдийг бодвол энэ яг ингээ амьдрал донд нь одоо амьд хөгжмийн хүмүүс донд нь байсан болоод тэгээд манай ер нь хамтлаг ус тэр нэг бутрах тэр юм нь бол бүрдсэн гэж ойлгож байна. Тэгээд Playtime ер нь одоо ч гэсэн ингээд Playtime гээл тэгэхэд юу нь гоё шүү дээ. Тогтолдог те. Би ер нь сүүлийн 23 онд нэг тоглосон. Тэгээд тэрнээс хойш дахиж тоглоогүй. Тэгээд яа тоглоо би ингээд би тогломоор байна гэд хэлээд очивол те мэдээж окей болох ба. Гэхдээ нэг шинэ альбом хийгээд ч юм уу те. Тэг ямар нэг юм те юм тэгэхгүй ингээд хуучин доонуудаа ингээд тэр тайзан дээр дуулаад адилхан перформанс хийгээл байвал тэгэл надад бол нэг тийм бас таашаалтай биш байхгүй. Тэг хүмүүс ингээд сонсно. Тэг хүмүүс би тоглолно. Тэгэхгүйгээр ингээд те ингээд шинэ юмнууд хийгээд шинэ зүйлс хийгээд ингээд өшөө ингээд ахаад хөгжөөд ингээд ер нь тэр тайзан дээр ингээд гой перформ хийвэл надад илүү гоё байдаг гэх юм уу. Би бол нэг хэсэгтээ бол одоо тэг ингээд гоё юмаа хийгээд ингээд өөрөө хандлаа бол тэр тайзан дээр гарахгүй гэдэг ч юм уу. Тэг ер нь бол респект хийж байгаа. Зөв. Клуб жишээлбэл одоо Playtime-ийн тайзнууд болж исэн чинь за Chojo тэдэн цагаас тэнд гинэ гэх юм бол очоо. Нэгдүгээрт. Хоёрдугаарт чи бас хэдэн оны Playtime дээр ямар хамтлагаар хэрхэн яаж гарч байв гэдэг хоёр асуулт. За яг тухайн үед би 15 онд гарч ирсэн. Яг одоо элтрэн ирлээ шүү дээ нөгөө нэг сүм дээр очиж хүмүүс ингээл би хамтлагууд ингээл бэлтгэл тоглодог байсан ингээл. Тэг чагт би айгүй нөгөө дуулах хоббитэй байсан. Тэгээд эргэн тойрны хэд маань нэлээ хүчмтэй битэй. Тэгсэн чинь л нэг өдөр зайлгаал. За чи өстө нэг 5-6 хандаа бэлдэх хэрэгтэй байна. Бид нар нэг ямар урсгалаар ингэсэн чинь индитроник урсгалаар ингээд болно. Тэгээ би чинь ерөөсөө тийм юм байхгүй. Ягштал бэлдэж байгаа юм ч доо гин. Тэгээд нэг шалгаруулалт болоо тэрэнд нэг очиод нэг 3 дод болцсон юм аа. Тэгсэн чинь өстө орохоор боллоо тэглээ гэдэг. Тэгээд өөрөө яг тэрэнд орно гэдэг чинь миний хувьд бол амар том юм байна. Өвөстө main stage дээр гарах юм. Тэгээд яг 7 дод болсон. Англиар 7 дод боллоо. 3 дахь өдөр 12 цагт боллоо. Escape хамтлагт. Нөгөө хамтлаг маань өөрсдөө бас нэг дуучин муучтай л байсан юм шүү. Тэгээд тэр дуучин тухайд орох боломжгүй болоо. Тэгээд над дээр төгцсөн яхаа таньж мэддэг болохоор тэгсэн юм яасан. Тэгээл хөөх юмтай нөгөө бөмбөрчин гээл ирсэн шүү дээ. Нөгөө бөмбөрчин хөөхий чаваас 2-3 хамтлагт ингээд
тоглож байгаа юм чи. Аа. Тэр төв тайзан дээр тэгэл play time дээр ороод за яана ийм том тайзан дээр ингээл гадаад дуулж ийн ингээл сандрал мандрал бүх юм амар байгаа шүү дээ. Би өөрөө ритм гитар тоглоод болж байгаа. Тэгсэн чи за одоо намайг хүн үздэг бол өдрийн 12 цагт хүн болгон шинжэнгөө өөр зэтэл шоудсан байгаа гэл. Тэгсэн чи монголчууд үздэг ээ. Эхнээд дуулаад. Тэгэл хоёр дахь дуун дээрээс нь дуулаад явжсэн чинь ингээл ерөөсөө гадаад тат ингээл. Эхлээл 30 яриад дахиад 40 яриад. Нэг 100 хэдэн хүн цоглуулаад тэгэл дуулаад бууж ирсний дараа яа хэлж байгаа ч зүгээр. Энд яг юу болоод байгааг нь мэддэхгүй өөр хэмтэн тэгээд би тэгэл хамгийн гоё юм нь би play time дээр дуулсан шүү дээ л гэдэг. Яг ихний бөгөөд ицсэн юм да. Одоо л гоё үзэгч болсон. 15 оноос хойш тасралтгүй play time дээр явж байна. Тэгээд play time дээр гэхэд сая жожиг ярьдаг бол хүн өөрийн гэсэн юмтай, өөрийн гэсэн зохиосон, өөрийн гэсэн гоё перформанстай нэг юм байнга нүдэд байхгүй гэдэг чи айгүй чухал. Тэгээд play time том тайз болчлаа л доо тий. Яг гэхдээ ерөнхий play time гэхгүйгээр нэг юм яг уран бүтээл хийж байгаа бол тэг ингээд өөрийгөө байнга ингээд урагш нь авч явж явах хэрэгтэй ингээд шинэ дуунууд гаргаад тэг янз янзын одоо өөр стил юу гэдэг тий юмнууд оролдож үзээ шинэлэг юм бүтээх гээд үзээд эсвэл тэг нэг юм цомог гаргаад тийм тэгчээж бас цаашаа ингээд дахиад тоглолт хийх яг амар олон хит дуутай зүгээр л тэг эзэж байгаа тоглолт зарлахад хүн ирээл үздэг тийм байж бол гэхдээ тэр хүн өөрөө авч байгаа кайф тэг өөрөө ингээд бусдтай хуваалцаж байгаа тэр мэдрэмж юмнууд нь байхгүй болчихлоор их тийм гоё хүсэл эрмэлзэлтэй тэрийг хийхгүй байх гэж би зүгээр хөвдөө боддог. Зөв. Тэгээ ер нь гэхдээ яг юм уран бүтээлч хүмүүс маа подкастт орж байхдаа ер нь яг энэ өнцгөөс л айгүй их ярьд юм байна. Хараад хахад. За миний яхан өмнө ингээд гой доонод хийгээд тэр нь ингээд хүмүүст хүрсэн байж болно. Гэхдээ би одоо ингээд шинэ юм хийхгүй бол тэдрийг авал ингээл дулаал явж байгааг хүсэхгүй байна гэдэг ер нь энэ үнцэг амар их тохиолдож байна. Манайхан ярьдэн штэ. Зэвэрдэг гээд. Зэвэрчдэг гээд. Урлагийнхан ч амар. Өө штэ тэр зэвэрцэн гэл нэг юм байнга нүдэд хүмүүс ер нь тэгэл юм шиг л. Тэгээ one hit legend гэж байдаг штэ тий. One hit legend гэхээр одоо яг one hit legend таад нэрлэлтэй. Бүр яг ганцхан дуугаараа л бүр яг бүр legend болсон дэлхийн дүүхэнд зэрэг юм. Somebody that I used to know гэдэг штэ. За тий. Тэрийг бол би тэгж боддогтэй яг legend зүгээр one hit man л гэдэг юм л та тий. One hit man юм. За окей man гэдтэй. Тэгээд өөр дуу хийгээд яг л эдгэрний хүмүүс төрдгөө зүгээр нэг дуу ингээд бүр тасарцсан тий. Нэг бусад ингээд дуунуудаас ч юм. Тийм артист бол ер нь зөндөө маш их. Одоо түрүүн энэ клүүгийн асуулт байхгүй юу? За чи өөр асуух уу? Юу аль. Яагаад нэг хөгтлээ гэдэг. Тий. Подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр за XM Broker-ийн харилцагчид маань за найзуудынхаа ураад нэмэлт орлого олох боломжтой болж байгаа юм аа. Ингээд та бүхэн за амжилттай урьсан найз бүрээсээ $40 урамшууллыг авах боломжтой. За энэ бол ер нь хязгааргүй шүү дээ. За тэгэхээр та яг одоо тантай адилхан ижил сонирхолтой найзуудыгаа ураад үзэх үү. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Үхэн үхтлээ. Одоо өөрийн чинь дуунараас тий. Альбомд аль ч альбом байж болно хамаагүй. Үхэн үхтлээ нэг л дуу доол гэвэл аль дуугаа доолох вэ? Ганцхан л дуу. Ганцхан л. Тэс хэлж мэдгүй. Эсвэл өөрийн чинь баг хамгийн хайртай дуу гэж бас болох юм тий. Нөгөө нэг хамгийн өөрийн чинь дуунуудаас дуртай дуу өдр гэдэг яадаг шүү дээ. Би бүх цаг үед яг тэр дуугаа хийж явахдаа тэр дуундаа дуртайсан байхгүй. Одоо би хортой байхдаа нэг дуу хийжсэн бол тэрэндээ би хамгийн хайртай байсан. Тэгээд одоо би өчигдөр нэг дуу зохиосон бол тэр одоо миний бас хамгийн хайртай дуу гэдэг ч юм. Ингээд эргээд хэдүүлээ нөгөө нэг жоохон
үедээ очиод бодглохлээр тэр үед гой санагддаг байсан юм одоо тий ингээд элбэг болцсон. Тэ ингээд ингээл байдаг юм болцсон ч юм уу тий. Тим зүйлүүд зөндөө тэрнтэй яг адилханаар дуунууд ч гэсэн яг тийм тухайн үед амар гой precious. Тэ амар гой нандин юм байжгаад тэгээд ингээд хүн өөрчлөгдөөд ингээд юм үзээд тий жоохон томолоод ингээд юм ухаарад ч юм уу тий амьдрал зовлон үзээд ч юм уу тий хаягдч үзээд ч юм. Тэгээд ингээд тий хинч биш болж үзээд тэгээд ингээ эргээ харангууд за энэ ч тохойтой л юм шиг. Бүх зүйл ингээд яг тэр үедээ л гой санагддаг. Яг бүр ингээд бүр амар нандан зориулж хийсэн ч юм уу тий нэг юм амар нэг эзэнтэй одоо ер нь бол бүх юм л эзэнтэй л байгаа л да. Гэхдээ ингээд тэр нь бүр ингээд дотор нь жоохон харамсмаар ч юм уу тий бүр юм гүн гүнзгий байдаг бол одоо тэр дуугаал гэх багт. За чойжод гисэн чи ингээд сонсохоор за Lemons хөгжим тоглож явахын би мэднэ, A-Sound хөгжим тоглож явахын мэднэ, Pips гэдэг хамтлагтай байлаа. Тэр нь баг pilot байсан юм байна ч гэдэг юм уу ингээд хамтлаг яриад байна л да. За хамтлаг ярьж ирснээс үлдээ соло уран бүтээл гаргаж эхэлсэн. За тэгээд соло уран бүтээл гаргах бодол яагаад төрөх юм уу? Ер нь тийм хүсэлтэй байсан уу? Ер нь их амар хүсэл бол байгаагүй. Тийм, ер нь бол би жам дөрвөөсөн шүү дээ. Намайг тойроод ингээд маш олон сайхан дуулдаг хүмүүс байдаг. Тэгээд би тэр дунд дуулах ямарч үсэ үндэс байхгүй тий. Тэгээ боломжгүй. Тэр хүмүүсээс гоё дуулах ч юм уу. Гоё илэрхийлэх ч юм уу тий. Тэгээд би нэг үеэл дүүгээ алдаад цаг бусаар л та. Тэгээд бид тэр адилхан нэртэй. Яг нэг өдөр төрсөн гэдэг ч юм уу тий. Тэгээд тэр нэг нааг нэг 20 19 20 байхад яг тохиолдоод тэгээд нүг би нэрэндээ бас жоохон бахтаас дургу байсан л дэж ажил сүрэн гэдэг нэг юм би амар хөшин нэртэй гэдэг ч тий. Нэрээ солиулмал байна гэж боддог гэсэн. Тэгээд бид тэр агаас адилхан нэртэй гэдэг хоёулаа л гэж ярьдаг. Тэгээд тэр маань өнгөрөөд тэгээд яагаад ч тэг эргээд би нэрээ бүр амар хайрладаг болоод чааж ажил сүрэн. Тий тэгээд энэ одоо нэрийг нэг юм гоё дуурсгаж явмаар ч юм уу тий. Ингээд хүмүүс ингээд гоё чир хийдэг байгаасаа. Тий ийм тийм байгаасаа гэж бодоод ер нь бол анх дуулж эхэлсэн. Тий уран бүтээл хийж ингээд хуваараа ганцаараа. Тий тэгээд ер нь л миний тэр 13 он гаргаж ирсэн анхны цомогч гэсэн. Ер нь бол тэр хүнд dedicated зориулагдсан. Тий. Тий. Ер нь бол яг сүр нь бол тийм учиртай. Тий. Аа. Нэрэндээ дургу байсан гэснээс би ч юм бас санжид сүрэн гэдэг нэртэй шүү дээ. Тий. Жохон байх нэг санагддаг шүү дээ. Би бас хүүхдүүд хүртэл шоолол тий. Тий. Үгүйсэл тухайн үедээ л тэгэж бодогддог байсан. Одоо ингээд эргээд бодглохлаар тий. Тийм pointless зүйлстэй. Аа. За одоо тэгэнгүүт тухайн үед одоо яг ингээл pilot гээл одоо Lemons ч гэдэг юм уу нэг хэсэг бол яг амьд хөгжмийн хамтлагууд одоо Монголын бүр яг топ старууд байлаа шүү дээ. Lemons A-Sound-ийн үе бол яа тасархаа шүү дээ. Тэр үеийн дурсамж бол үнэхээр гоё байхгүй. Тэгээ тэр үеийн тухайн тэр том одуудтай ч гэдэг юм уу те амир том одууд байлаа. Тэгэнгүүт тухайн тэр одуудтай хамтарч ажиллаж явах бас ямар байв. Тэгээ одоо бодохор нөө нэг pilot гэдэг хамтлаг чинь Pips гэдэг хамтлаг яг энэ хамтлагуудын одоо амжилттай адилхан явж явах боломж байсан гэж боддгоо. Хэрвээ одоо тараагүй байсан бол те бас одоо Elquartz гэж бас тухайн үед хамтлаг байна. Булсараа ч айгүй урагшаа болоо явчих байх тий. Зөндөө олон гоё уран бүтээлүүд гаргаад тэдгээр зөндөө хүмүүст янз янзаар хүрээд тий. Ер нь нийгэмд гоё нөлөөлөх байсан л гэж би боддог. Яг. Гэхдээ угсаа тээг юм чи одоо тэрийг бодож харамсаад яах вэ? Тий. Өөр гаргалгаа боломжуудаа хэдүүлээ шууд хараад хийгээд явжсэн нь л дээр гэж. Одоо манай бэлгүүн эргээд уран бүтээлээ хийж байгаа. Тэгээд тэгээ бэлгүүн одоо миний бүх цаг үеийн дуртай дуучин маш гоё хоолойтой маш гоё мэдрэмжтэй аяастай
Тийм тэр хүн алцахгүй л гэж. Бэлгүүний тэр нэг юу болон тасартай. Витэмо ба 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 ба. Тэр нэг яг юм дуулж байгаа мэдрэмж нь бол бас л хүнд байхгүй штэ. Зэрлэг би Бибси бүр үнэнхээр амар фэн байсан байхгүй. Тэг би амар нэг юм сонио би яг энэ 100 нэг үйл ажиллагаанд орсон чинь бэлгүүнэд болчихсон. Яг 13 12-аад онуудыг дуулаа. Би бүр тэнцээ ингээ байж идэх. Тэгсэн чинь амар сонь би тэр нэгнийгээ танихгүй байхгүй. Би бол бэлгүүнийг танина. Бэлгүүний нааг таних үгүй би мэдэхгүй. Тэгээ яг ингээ таарлцчих бэлгүнэ. За юу юм бро ажил сайн юм байна уу? Тэц надад гой санагдчих. Өө за ямар гоё юм бэ? Чи баг миний биширч явдаг байсан уу ингээд надтай ингээд мэдлж ингэсч гоё байна гэж та амар гоё санагдчихсан. Тэгвэл тухайн үед одоо ингээд нөө хамтлаг болгоо өөр өөрсдийн гэсэн сүнстэй байсан байхгүй. Тэ A sound жишээлбэл нэг шал өөр дууддаг, өөр хүнд өөр мэдрэмж өгдөг. За Lemons ийм мэдрэмжийг бүгдээрээ л мэдж байгаа. Тэгвэл надад Pips, L Quartz хоёр ер нь жоохон төстэй санагдчихсан шүү дээ. Pips L Quartz хоёр уу? Тийм. Яг нэг нь бол арай нэг жоохон ийм L Quartz бол нэг жоохон ийм шүү дээ, тий. Pips бол арай нэг жоохон тайван арай өөр зүйл өгүүлээдэг. Гэхдээ нэг юм жоохон ховчлол тэр хоёр арай жоохон ойролцоо санагддаг гэсэн. Би бол тэгж бодохгүй. Тийм хүний угсаа юу л өөрлөлттэй л дээ яг. Pips бол жоохон Britpop ч юм уу те тэгж тоглоё гэж ер нь дуунуудаа хийдэг ус. Elgort гэвэл болохоор яг юм J-punk гэж үү. Яг нь punk талтай тийм шүү дээ. J-punk. Тэгээд илүү юм ихч хүчтэй дөргөө те өсөрч арайсан. Угаасаа дуунуудын клип юм ч юм уу те перформанс нь хүртэл тийм байдаг те. Ер нь тийм болохоор тийм яг миний хувьд бол шал өөр хоёр урсгалаар тоглодог. Зүгээр яг өгдөг мэдрэмж нь хүнд яаж болно шүү дээ. Илэн санагддаг гэж болно. За чамд асуулт байна. Миний хувьд зөв Pepsi-ийн талаар ярил л та. Pepsi яг символ нь бэлгүүн. Яг хаалга тий. Pepsi-г ганц ялгаж гаргаж ирж байгаа. Одоо нэг бэлгүүний өөрийнх нь мэдрэмж байна шүү дээ. Өнөөдөр тэр дуулж байгаа хоолойны өнгө цаанаа гоё агаартай юм шиг өнгөч юм шиг гоё дуулдаг. Тэр бол яг Pepsi символ гэж боддог. Тэгээд 13 гээд цам гаргасан байна. Тэгээд Pilots тэдэнд байсан байна. Тэгээ нэрвээ ингээд цаашаа үргэлжлээд магадгүй ингээд цаашаа үргэлжлээ явж исэн бол амар хийд гэж ярих нь бас хэцүү баг. Зүгээр өмнөх хийцсэн юм амар хийдэг байдаг байхгүй. Бидэнд үлдсэн те бидэнд ингээд байгаад. Хэрвээ ингээд цаашаа явсан бол бүр бист амар хийд гэдэг үгнээс гоё үг хэлмээр байдаг байхгүй. Тэгэхээр Pepsi-г бол яг бэлгүүн л гэж харт юм би. Би яг үндэ би амар гайхдаг гэсэн чинь. Одоо би дуучрыг олж ин л доо. Энэ Pilots-ийн дуучин чинь Pepsi гэд яваад ах юм. Адилхан юм болоо гэж би боддог гэсэн шин. Тэгээ ингээд нэг юм харахаар яг мөн байгаад байдаг. Тэгээ ингээд би тэгээд яалчгүй нөө та хэдийн дунд ороод за энэ бэлгүүн гэдэг үн ингээд тийм мэддэггүй яг нөө сонсогчийн зүгээс харахаар энэ хоёр юм адилхан юм байна гэж би бодоо яадаг гэсэн шүү дээ. Гэхдээ нэр би яг тэгж боддог байсан. Би ч гэсэн ялгаахгүй шүү. Pilots чинь харангийн Чука ахын Up Music Production-тэй гэрээ хийгээд. Тэгээд бүр бэлтгэлийн байр майртай одоо Чука ахантай ингээд продюсер хийгээд дуунуудыг хийж өгөөд ингээд бүх юм хийдэг. Тэгээд нөгөө нэг бэлгүүн ч болохоор нөгөө Pips тэгээ битэттэй тогломоор байгаад байдаг. Тэгээд тэр Up Music Production дээр Pilots зориулж яасан бэлтгэлийн байранд бидэд аягүй хулгаагаар орж бэлддэг ус. Жишээлбэл хөгжим байхгүйгийн нөгөө юм дээр тэр үйлдвэртний нэвлийн соёлын төв ордонд бэлтгэлийн байртай. Тэгэл тийшээ авирч мавираад шүн мөн ороод бэлтчихэд. Тэгээд нөгөө эргээд бүх юм яг хэвэнд нь байлгаад минь бэлдэг байна. Харинтай ингээд саяхныг хүртэл амьд хөгжим тийм байсан байна. Одоо болохоор бүх юм ингээд гоё болчихлоо шүү дээ. Одоо бүх юм нээлттэй болчихлоо шүү дээ. Үссэн гитарыг хүн маягаар интернетээс мөнгө нэвэл нэлээл ингээд цагчдаг тий. Хуучин бол хүмүүсийн юм бэлдэх гэж өстой баг юу ч хамаагүй зүгээр манай Apple ярдیں۔ Манай Apple ингээд аргон пиано минь тоглодог байхгүй. Тэгээ картон цаасан дээр ингээд төгөлтөр урын даралтууд ингээд зураад бодцсан. Хажууд аавын ах нь за наадахаа бэлдээрэй гэд. Тэнд хүн юу ч сонсохгүй байгаа шүү дээ тий. Тэгэхэд л ингээд яг ингээд бэлдээр гэж нэгж байгаа юм чи. Тархин дотроо ингээд энд ийм ажаар ийм минор энэ дуурж байгаа дангиж байгаа тэгж байгаа гэдэг.
Тэгж бүр бэлддэг гэсэн. Тэгээд дээр үед хөгжмийн алдахгүй өстой дүүнэр нь харж зөксөж байгаа л ардаас нь 50 гууд нь л өстой гүйчж барайл жоохон юм үздэг. Тийм хоббитай байсан байна. Би бол нөгөө нэг юу айгу цахилгаан гитар чинь бас айгу хуурсан шүү дээ тий. Тэг ер нь бүгд банзан гитартай. Тэг акустик гитартай залгацдаг, малгацдаг. Тэгэл цахилгаан гитар олоод би анх барьж үзэл. Вау гэлтэй нарийнхан моц амар зөөлөн мөл. Пүү энэ ямар гоё юм бэ гэж би анх тэгж боддог байсан. Анх цахилгаан гитар ер нь хизээ барьж үзчихсэн юм байна. За би 9-р аудлаа ярьж шүү. Би чинь 6 мөрөгдөр ангитай барьсан юм биш үү? Тийм тэр үед л барьчихсан. Анх гитар уусаа банзан гитарын дээр л урж шүү дээ. Тийм тэгж байгаа л тэгэл цахилгаан гитар олоод тэгэл барьж үзчихсэн. Манай тэр Pepsi-ийн хамтлагийн нэг маань нэг шар гитар авлаа. Тэгэл тэрийг тоглож үзээл. Тэгэл бүр гоё гитарнууд барьж үзээл. Lemons-ийн байр марин дээр очиал тэ. Тэгэл однаахын нэг юм мөнгөлөг нэг юм гитар байт юм ба. Тэрийгээ бас амар замаар яаж болцсон тэ бас нэг юм гоё гитар тэгэл. Тэрийг барьж үзээл. Наадах чинь бичлэгэн тэргэлдэг гитар бити тоглол гэл. Тэгэл заа тэгэл байхгүй үед нь уулгаагаар ингэж тоглож үздэг тийм. Одоо нэг юм орчин цагийн амьд хөгжмийн хамтлагуудын нэг юу байгаа штэ тий. Одоо шинэ ирэн гэх юм уу тий. За өмнө нь бол жишээлбэл зөндөл хамтлагууд байгаа штэ тий. Одоо бүр хуучны домгууд гэх юм уу тий. За тэрнээс хойш ер нь яг өөрчлөлт авчирсан хамтлаг ер нь ямар хамтлаг гэж боддог вэ? Аль үгээс хойш гэсэн үг. Одоо нөгөө нэг дэн тэр чинь ямар хамтлаг вэ тэр чинь? Соёл Эрдэнэ. Соёл Эрдэнэ-ээс хоошогоо явж хагаад одоо яг бидний сонсдог одоо амьд хөгжмийн хамтлагууд дээр амьд хөгжмөөр дэжл хавсгал авчирсан хамтлагуудыг нэрлэвэл ямар хамтлагуудыг нэрлэх вэ? Харанга байна. Одоо яг цаг үеэр нь яриа. Зөв. За би тэгвэл харангаас хойш ярьж байгаа шүү. Харан хурдаас хойш ярьж байгаа. Харан хурдаас хойшоо. За Айсын салхи байна. Айсын салхи. Нисванс байна. Нисванс бол бүр яг тий. Яг 2000 оны их үеийн тий. 98 тий. Бүр яг бүр гэт эргүүлжсэн тий. Яг тэр grand rock юу ийм байт юм уу гэдэг тий. Нүд нээжсэн. Гэлхүүд байна. Тэрний араас Nitrate байгаа. Тэгээд Lemons. Lemons-ийн саундс арай 1 жил үү 2 жил юм яг юу гэж тэгэхээр Lemons. Тэгээд бүгдээр л яг өөрсдийнхөө prime дээрээ яг ингээд нэг юм жижиг юм юунууд ингээд нэмээд яваадсан гэсэн. Өө ийм бас байдаг шүү дээ. Ингээд нийгэмд ингээд таниулаа. Зүйлээ. Би анх ингээд sound-ийн релизийг сонсчод энэ Монгол хамтлаг юм уу гэд тий. Гайхаж нэг Crying гэдэг нь Ephemer яваад 9-8-аар явдгүйс. Энэ Монгол хамтлаг юм баг та. Тий. Яа энэ санд эсэг ингэж шарвс басч. Амар сонсогдсон тий анх би бүр. Тэгээд тэр энэ төгөлдөр хоормоор тий. Дэн гэл би бүр яа энэ ямар гоё дуурд юм. Би бас энэ дэр нэг хамтлаг би нэмж хэлий нөгөө нэг Чинама Madness. Madness бас энэ дээр байгаа юу? Бага. Булсараа байна. Булсараа. Тэгээ ийм л байг бол бас л тий. Амар дуу шүү тий. Одоо ч яг тэр Lemons Nissan хоёрын голд булсараа байгаа юм байна. Тий. Тийм ээ. Юу алдчих. Би юу чсэн Playtime дээр ер нь хүмүүс булсарааг үзэх гэж очдөг байсан байг юмсан санд. Хамгийн сүлд нь гараад бут авчаал уудаг байсан. Тэгтээ булсарагийн prime бол яа үрэл шүү амар байсан. Амар тий. Бүр яг rockstars бүгд тэр. Тэ гадар тайзан дээр аашилж аялж байгаа, перформ хийж байгаа хөгжимчдийн чадвар тэ нийлээд хамтлаг болоод тэр өөрсдийнхөө дуунуудыг яаж тоглож байгаа болж. Үнэхээр л ангаатал тоглолдог. Энэ одоо хөгжим тавьчаад байгаа юм биш үү? Үйл дууг нь тавьчаад байгаа юм шүү гэх хүмүүс rockstarууд яг ийм л байх хэрэгтэй юм байна тэ. Яг анх ойлгочихсон. За, ер нь шүү дээ. За яг одоогор бодъё л доо. За өдийг хүртэлтэй антил нэг гоо. За яг одоо хүртэл хамгийн дуртай бандаа нэрлэеч гэвэл хэнийг нэрлэх вэ? Монгол уу? Тэ?
яг дуртайгаа штэ. Хүн болгонд л дуртай бодлого байгаа штэ. Би бол Хин нэгнтэй харьцуулаад байгаа юм биш шүү. Зүгээр л энэ хүний хувийн үзэл бодол шүү. би бол зүгээр харангал гэж ярьж байна. Харангуй. Би бол харангал дуртай. Тийм. Адилхан. За би харангаас хойш явчихдаг. Харанг хурдаас хойш явъя. Саяны ярьсан болохоос шүү. Стэ бодож байгаа. Гэтэ яг би Нисвансыг оруулаа. Асуунаас уу. Нисвансын үг хэлэмж цаад шүлэг мүлэг гэдэг чинь бас нэг шалгуур юм байна шүү дээ. Тэгээд рок. Тэгээ миний хувьд бол Lemons. Lemons уу. Тийм. Хашаа гэл. Яг бүгдээрээ ингээд бүх одоо ингээд надад бүр маш том янз импактууд угсаал өгчээсэн тий. Гэхдээ яг ингээд угсаа дотн өссөн тий одоо эцэг ихээс гадна ингээд намайг одоо ингээд хураах нар ч юм уу тий ингээд ухаан орог 12 3 таахтаа танилцаад тэрнээс шууд тий 20 жил ингээд ах トゥ болоод явж байгаа. Тэр хүртэл би ингээд маш олон зүйл сурсан тий. Тэгээд ингээд хүмүүжүүлсэн хүмүүс байгаад байгаа байхгүй яг үндэ. Тэг ингээд өсвөр наснаас нь тэг. Би ингээд буруу зам руу орно шүү дээ. Янз юм даач. Тэг тэгэхгүй ингээд тэр хүмүүс донд ингээд би хүмүүжээд явцсан болохоор ер нь аллаа юм. Тэрнээс бусад бүх хандлагууд надад маш өндөр импакттай. Тэг. Сонсож өссөн болохоор тэг. Хоёул адилхан юм. Би бас Lemons дуртай. Тэг. Би яг өөрөө миний type яг сонирхдаг дооны төрөл болохоор ерөөсөө яг ингээд чойжгийн доолдог. Би ер нь жоохон тийм татгшаага ер нь доо бодож байгаа лемор замар шдэг тийм юм байхгүй. Одоо хамгийн ингээд таалагдж байгаа дуу чойжгийн тэр нэг амрагмин гэдэг дуу байна. Сүүлд гаргасан. Тэр дуунд амар дуртай. Поо. За, чойжо тавьж ороод ирсэн шүү. Сайн байна уу? Яагаад вэ гингод эхлээ сонсчоод оо ямар гоё юм ингээд бодож исэн чинь одоо миний нэг манай ахын студи тийм бэйс гэдэг. Тэнд нэг тогтхоо гэдэг залуу тийм бас за энэ хүний яг ингэж бас энэ хүнээс амар их юм авч дуулдаг дуртуунууд нь дуртай. Тэгээд нөө бэлдээл ингээд хажууд ингээд дуулаад байгаа байхгүй тэр дуу гэдэг. Тэгээд би тэнд яг нэг 14 баг 20 хоног ингээл тэр дуу сонсоод ирсэн. Тэр хүн би дуугийн сонсож байгаа. Тэр найз хажууд ингээл бэлдээл энэ дуугийн дуулаад байгаа. Тэгээд тэрийг ягаад ч юм ингээд зүрхэн дартан гэх юм уу ингээд боддог. Өө чи юм биш үү тийм биш. Ерөөхдөө хайр гэх юм уу да. Тийм ямар цаг үед тэг хаана ямар үед нь таарлах бас амар чухал. Жаа ингээл жаргалтай бүх юм чи юм happy юм байж ах чинь тэг миний юм гонгийн дуу тэг чиний сэтгэл бүр хизээж буухгүй тэг чи зүгээр ингээл сонсоол гонигтай дуу. Тэг яг ингээд чиний цаг ярина шүү дээ. Яг ингээд тохироо бүрдээд яг чиний яг хүлээд авах бэлэн те. Тийм яг сэтгэл зүйдэр чинь ингээд яг таарад тэр дуу таарах юм бол тэг амар орно шүү дээ. Тийм яг хүлээж аваад ойлгоод тий. Гэдэг. Угсаа бүх бүтээлт гэдэг баг л та. Хүний сэтгэл зүйтэй маш холбоотой. Хүн нийгмийн сэтгэл зүйтэй сонсогчдынхоо тий. Тэрнээс болж ер нь дуу хит болох тэр нэг зүрхэнд хоногших тий. Тайминг амар чухал гэж боддог. Тэнгүүд нь шүү дээ тий. Одоо нэг юм сонсох болгондоо энэ юм байсан юм уу? За киногоор жишээлбэл зүүрлвэл те одоо би нэг киног ингээд 10 үзэхэд 10-нд нь ингээд нэг юм шин юм өгөөл гэдэг нэг юм өгөөчтэй кино байдсан шүү дээ те. Тэгээд дараа нь за энийг би ер нь 11 үзсэн ч дахиад өөр юм ойлгох юм байна гэдэг шиг. Одоо дуун дээр бол би Bohemian Rhapsody-г бас ингээд сонсох болгонд бүр их дандаа шинээр явж идэг байхгүй юу? Тэрэн шиг тийм Монгол дуу гэж та хоёрыг би. За миний хувьд Bohemian Rhapsody зүгээр тийм юм байна. Та хоёрд бол одоо жишээл мэдээж өөр дуу байгаа шүү дээ, тэ? Йоо. Тэгэл буцаал харан гарч ирээ тэгэл. Хайтан цэцэг. Хайтан цэцэг ээ. Тэр доо сэн. Ер нь яг юу юм бэлээ? Хүн яг сэтгэл зүгээрээ л юм бэлээ. Өнөөдөр би ямар байна те тэр дуу яаж хүлээж авч ийн гэдэг л байхгүй.
Би өнөөдөр аз жаргалтай байхад тэр дууны аян ямар гоё юм нейтэй юм шүү дээ. Өнөөдөр ингээ хэцүү байж хахад хин чи ийм хөхтэй байсан юм шүү дээ гэж юм. Үсэд ингээ хүн өнөөдөр ямар байна? Яг сэтгэл зүгээс хамаарч нэг дуу бас өчнөө янз ярилгадаг юм уу? Яг миний хувьд бол ер нь нэг сонсоод илүү их нэг цаг юу үеэрээ бодол ингээд явдаг гэх юм. Тэ ингээд аль болох сонсохгүй удаан байж байгаа нэг сонсголоор тэ эргээд яг тухайн үеийнхаа авдаг гэсэн мэдрэмж тийм юм явахыг хүсдэг. Тэгээд жоохон байхдаа хамтлаг байгуулж байхдаа сонсдог гэсэн хамтлагуудаа би ингээд үе жилдээ нэг юм уу хоёр гаргаж ирээд ч юм уу эхнээс нь авахлаа бүгдийг сонсоо тэ. Тэр үед би тэг яг энэ хамтлагуудыг сонсоод ингэж боддог байсан. Тэгээд бид нар ингэдэг байсан гэл ер нь дурсамжаараа аяг явах туртаа. Тэг шүү те. Дуу хоолгонд дурсамж байгаа те. Бид нар ингээл энэ доо чин тэтэн ханд гарч ирсэн ш. Тэр үед тэгж ижүүлээ. Ингэж ижүүлээ гэдэг юм чинь амар гараад. Тийм, хуучин Red album-ыг сонсонгууд эргээл яг тэг Лимонсын яг тоглолтын дээр очсон дээ. Ингээл жоо хөөхт тайсных нарт март ажиллаа лахнарынхаа ингээл бэлтгэл мэлтгэл хийжсэн ч юм уу. Тэр үедээ очсон юм шиг санагддаг эргээ сонсголоор. Подкаст румын хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroco брендд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Надад айгүй олон доо орж ирээд идэв. Би ер нь нэг юм сонсох болгонд нэг юм одоо нөгөөчтэй чанартай гэдэг шиг Монгол дуунуудаас л одоо та хоёр жишээлбэл ингээ харан гарч байгаа шиг би бол хурдаар угжуулсан үг таахгүй юу. Манай аав бол ерөөсөө улаан нөгөө хурдын фэн. Жохон бахад ерөөсөө л ингээл хурдын юм уу касет л байдаг байсан та. Хурдын касет их байдаг байсан. За тэгээд пянз байгаад байдаг байсан санагдаж байна. Үгүй мэдэхгүй би одоо сайн мэдэхгүй юм. Тэгээд ер нь айгүй хурдцаг байсан юм аа. Тэнгүүд надаа цэргийн бодол хурдын тэгээд их орон гэж дуудсан шүү дээ. Одоо дамжаа гойн. Үнэ. Тэр хоёр нэг юм яаж бүх цаг үед сонссон би уйддгүү. Тэгээд нэг энэ бас гоё дуу байсан байх шүү. Гэхдээ энэ хурдын дуунуудын үг мөгнүүд лирик гэдэг бас одоо бодохтой бас амар шүү дээ. Хурц тий бас. Одоо яг тэгж бодож байгаа үст. Би ингээд эргээд одоо хөдөө явахад ингээд нэг юм плейлист гаргадаг штэ. Тэгээ олон зуун километр явна дээ ингээд дуугаа яваалаа. Тэгээд би саяхан ингээд харан маран хурд морд юмнууд хийж байгаа. Тэгээ хурдын дунд эргээд сонссон чинь ийм дуу байсан юм уу? Тэ үг нь ийм байсан юм уу? Тэ ингээд маш олон сонссон байгаа штэ өмнө тэ. Угсаа хаагурамч дайрах одоо юу байхгүй штэ боломж байхгүй. Маш олон сонссон. Ерөөсөө ингээд ойлгоогүй байсан юм ингээд одоо насных гэх юм уу юу тийм ингээд нэг юм давн туулж ийж тэр дууг ойлгох хэрэгтэй байсан ч юм уу тийм. Цаг нь ирэхээр ойлгох хэрэгтэй байсан. Яг тэр цаг нь бас ирж илээ. Эргээд ингээд ингээд тэгээ нэг өмнө сонсоход өөр юм ойлгохдаг байсан. Тэгээ эргээ сонсохлоор нэг юм туулах хэрэгтэй юм шиг баг. Тэгээ нас сул энэ чухал шүү. Юм туулах нь чухал гэж би ойлгож байгаа. Хүүхэд настай ч холбоотой. Тэгээ одоо тийм од хүмүүсээс жишээлбэл хинээс сүрддэг вэ? Салбраасаа. Яг мэдээж сүрдэн л дээ. Гэхдээ зүгээр надад болохоор би зүгээр очиод мэдлчмээр юм шиг санагдаад. Зүгээр л гүйжчихэл сайн байна уу та гэх. Шалтгаангүйрөө. Тийм ямар шалтгаангүй. Зүгээр урлагийн биш ч гэсэн тийм хүмүүсэнд байдаг шүү. Зүгээр л танихгүй тий. Зүгээр ингээд нэг хараад зүгээр очиод сайн байна уу гэд мэдлчмээр аюу их хүмүүс байдаг. Юу нөө хүндлэлээ илэрхийлж тий. Зүгээр хүндэлж байгаа. Тий. Сайн байна уу гэд ингээд нэг гараар ингээд хоёр гараараа бариад тэгээд нэг гарыг хоёр гараараа хатгаад ингээд гоё мэдлж мөрлөө. За тийм хүн байна уу гэдэг юм. Үзэндөө шүү дээ.
Бүднээ гэсэн. Тийм бүгднтэй. Би ингээд тэгж санагдсан Хүнлийг хүсэлдэг. Аха. Тийм. За. Тэг. Яг хүнтэй мэдлэг нь угаасаа юу л да. Тэгээд янз л угаасаа тэгээд өөр очиод угаасаа мэдлэг нь бол мэдээж соёл. Тэгээд тэрнээс бүр ингээд хүсээд те. Ингээд шал өөр хүмүүстэй юм яриад зогс ингээд бүр те юм ямар ч шаардлагагүй зүйл дээр ингээд хүсч очиж мэдлдэг хүмүүс л маш их зорж чад те. Зүгээр тааралдаад мэдлдэг хүмүүс байдаг те. Тийм бишэр зорж чад мэдлдэг. Мэдлэмээр санагддаг. Лүд. Тэвэн би юу? Байна. За. Би байна ч байх уу? Таарсан. Тэгээд айгүй сонин газар таарад. Саунд таарад. За. Лавгахтай саунд таарад. Харангийн лав ахтай. Ааха. Яг тэр чи эргэжтэйчүүдийн саунд одоо ямар айлг байх вэ те хүмүүс тэнд ямар байгаа байдалтай. Яг ингээл шүүрт ороод ингээл үз 60 дуур ингээл таньдаг ч юм шиг хүн ингээл өнгөрөөл явахгүй. Хүүхдүүдэд дагаал зүгээр хяндаг л. Үгүй тэр чинь нэг хүмүүс эрэгтэй хүмүүс чинь шалтан байгаа байхгүй саунд. Тэг өөр ирэхгүй очиод ахаа зургаар харуулчихмуу дараалчих уу гэмээр санагдтыг лээ. Тэгээ очиод за сайн байна уу та гээл тэнгуү тэнд чи хүм болгон бас л адилхан баснарч байгаа. Тэгэл сайн байна уу гэл өнгөрч байгаа. Тэгэхэд бас айгүй их сүрдэжсэн. Талиг чинь их манлаах юм байна. Сүрддэг байсан гэвэл. Сая ингээд ингээд нэг аураатай бүр нэг юм. Бүр ингээд дөхийг ихлэр чи ингээд нэг юм дөхөж чадамгүй нэг тийм аура юм мэдрэгддэг. Бүр ингээд оршиж байгаа нь. Тэгээд ингээд үгс солимоор бай. Тэгээд мэдлж байгаа юм л тэ ингээд цаашаа ингээд юм ярих ихлэр ингээд аура нь ингээд шууд ингээд байж идэг. Их тийм хүн гэвэл их малаагс нэг хэл юм байна. Харангийн аяа бол гоё штэ тэ. Ингээд гоё яриа өрөө тэ. Оо за тэр маань гэсэн энэ маань гэсэн. Жок мок хийгээл тэ. Алалж малалал тэ. Оо манай чүэ жүү гээл тэ наа. Солонгос нэртэй гэл. Тарах болгондоо дигдэг ч юм тэ ингээд ийм гоё. Ингээд харилцаад яриад ингээд юм яхад тэ. Мэдээж аавра ингээд юм байгаа юм л та. Тэгтээ нэг өөрөө хүн нэг тийм малаах болохоор ингээд нэг юм халтшгүй юм шиг наа. Яг үнтэй халтшгүй гэдэг үг чинь бол бас яг юм байна. Тийм яаж ч тэ. Тэгээд би бас харангийн 30 жил дээр малаахтай самтник тайсан дээр дуулж үтсэн. Тэгээд тэр маань одоо миний хамгийн тэг эрхэм тайз байсан. Хэм блюз гэдэг харангийн дуу би малаахтай хамт дуулаад хамт гитар тоглоо. Тэр бол надад бүр ингээд би ингээд тайсан дээр гараалаа ингээд шууд чаддаг юм а чадхаа болол мэддэг юм а мэдхээ болчдөг юм байл яг тэр хүмүүсийн хажууд ингээд тоглохлоор ингээд тий жоо шуулал тий хинч шуулал тий нэг тийм аураатай хүн өөрлөд байхaltaй миний хувьд бол тэр хүмүүсийн хажууд нэг тайсан дээр гараад хамт дуулаад ингээд зүгээр хоолооч гарахаа болол тий ингээл гитарч дуурхаа болол тий ингээд бүр ингээд тий маш тийм эрхэм тайз байсан. Юу болоод байна гэдэг нь мэддэг. Тий. Одоо ингээд нэг юм жоохон бахад амар од байсан. Одоо хүртэл бүр яг юм Холливуудын од мэт санагддаг хүмүүс надад байдаг байхгүй. За жишээлбэл камертаа хамтлагийн би бол камертаа хамтлагийн бүр ингээд амар улаан фэн. Би чи амьд хөгжмөхөөсөө илүүтэйгээр арай нэг жоохон тэр урсгал тал руу дуртайсан байхгүй. Сүлд одоо бүр тийм болсон. Тэгээд ер нь бол камертааныхан бол мэдээж амар од. Тэнгүүд би одоо хүртэл камертааны эбаахыг тайзнаас өөр газар бүр харж үзээгүй. Би бусдын бүр тань заяа одоо болдохтыг тань нэмээд байх. Одоо гараах энэ тэрийг тань ингээл цогтаа нэвтрүүл яг ингээл ярилцаа сууж удаан модаа зөндөө байгаа. Тэгэнгүүт эбаахыг би ерөөсө бүр ингээд энэ насандаа бүр ингээд харж байгаагүй. Бүр ингээд ярьж үзээгүй заяа. Тэгэхээр надаа ингээд нэг юм бүр хизээч уулзаж ингээд ийм тохиолохгүй од юм шиг одоо хүртэл надад санагддаг байхгүй юу? Тийм хүн жишээлбэл бас байдаг. Тэнгүүт би бас тэрэнд айгүй баярлдаг. Тэ? Одоо жишээлбэл ингээл мэдахтай ч юм уу ингээл цугж юм игээл бид хоёр бол ингээд одоо гайгүй нэлээд гайгүй тэ. Гэтэл ибах бас тийм хүн байгаад айгүй баярлдаг. Би тэгээд ер нь ибахтай жишээлбэл ингээд танилцахыг хүсдэггүй. Тийм хүн гоё одоороо гэж ивэл надад гоё байхгүй. За тэрэн шиг тийм одоо тийм тохиолдол орч юм уу тийм хүн байдгаа. Одоо би жишээлбэл Rocket Bay-г бас би харж үзээгүй. Тийм яг орчин үеийн үеэр нь бол яг наадах чи яг баримтлалт юм уу яг ингэж хийдэг хүн Rocket Bay. Миний бодлоор. Яг болдоох байгаа. Тэгтээ яг болдоох нөгөө
ажил нь одоо ойлоо баах дээр ярил л та. Баах яг одоо болдаах шиг тийм production дээр байгуулад ч юм уу те. Ингээд явсан бол угаасаа л олон нийтэд хайрцах хэрэгтэй болно. Хүмүүстэй уулзах хэрэгтэй болно те. Ингээд янз янзын артистууд ингээд олон нийтэд ил байна. Тэгвэл хийдэг ажил юунаас нь бас улбаатай гэж цаадах чинь нэг газар тариалан өдр хийдэг шүү дээ. Тэгээд ингээд тийм болохоор одоо чи газар тариалангаас маш хол би маш хол тийм учраас ингээд тийшээ ингээд нэг юм огтлолцох юу огт байдаггүй байсан. Тэгээд нэг хэсэг угаасаа камертон ч нэг завсарлаа. Тэгээд ингээд хөвөвдөө ингээд юмудаа хийгээд явсан шүү дээ. Тийм болохоор бүр ингээд харагдахгүй байдаг ч юм. Яг камертон яг хот байсан тэр 2000 тий 95 оноос 2005 он хүртэл тэр хугацаанд бол бид нар тий эднэртэй тааралдах байдгаа тоглолтын очиж цөөхөн очиж үзэх тийм боломжтой байсан. Болохоор тэгдэг байх. Тэр гаргалгаанууд нь тий баахыг бол тийм би ч гэсэн ер нь зүгээр тайсны арт ч юм уу тайсан дээр ч юм уу тэгж л ер нь таарлтажсэн баг. Тий тэгвэл яг үнсэнтэй яг юу авч явдаг юм бол болдоох гэж би бол боддог. Баачг авах байна. Клүү тийм юм би юу? Байхгүй юу? Айгу хэцүү юм байна. Бодож байгааг юм. Би ч нөгөө нэг одоо энэ тоглолтын тай зөвсралтын компанид менеж хийдэг байсан болохоор айгу олон хүмүүс нэгэндээ ингээл харагдаал ингээл оо энэ дээр явчихлаа энэ явчихсан өдрийг гэдэг байсан болохоор за тэр хүнийг олоо харчих юмсан энэ хүнтэй нэг ингэж хиймсэн тэгж хиймсэн гэдэг бодол ер нь дөрж байгааг юм байна. Гэхдээ бол би rocket beat бол зөвхөн харж үзсэн юм. Бас нэг тийм юм байна. Тэгэхээр наадлаас чи ерөөсөө бодож үзэх юм ер нь ихэнхийг нь л харсан баг таа л гэж байна. За чаажаа ер нь хөгжим тоглоог байсан бол юу гэж явсан бэ? Би наадах ерөөсөө бодож үзьеч гэж боддог. Цагийн гарцал гэж боддог. Тийм. Бодож үзэхээр бүр ямар ч юу алах вэ? Тийм мэдгүй. Вариант алах уу? Тийм тэгтлээ амар би хэрвээ гээд ингээд бодтлоо ерөөсөө завтай бас байгаагүй. Тийм өөр юмнууд бодогдооч юм тий. Дота их тоглож байна. Тийм ер нь тоглоомд ирэх сонирхолтой байна. Киберспорт гэдэг чинь бүр багасаа л угаасаа тоглолдог гэсэн. Жохон байхасаа л хөгжим тоглолдог. Тэгээд PC-д нь гэдэг үсэн шүү дээ тий. PC-д тоглолдог. Тэгээд одоо ч PC-д нь гэдэг биш. Тоглоомынх нэрээр хэлдэг. За бид нар бол ялч гэс буудыг ч гэдэг. Эсвэл дараач гэдэг. Тий. Аха. За яагаад киберспорт руу тавих гээд орчих вэ? Ер нь дуртай байсан уу? Тэгээ гол нь шүү дээ ингэж байгаа. 6000 MMR гэдэг чи одоо юу 6000-аас дэш MMR болчихдөг лөө. 5600 бас. Тэр хавцаа тий. Мань бол жишээлбэл Crusader-аас дэшилж үзээгүй юм байхгүй юу? Тэгээд хэн болохоор чажи болохоор 15000 цаг гэлөө. Тиймс. Тоглолцсон баа. Тэгээд бодохоор унтахгүйгээр тооцохоор 2 жил. Унтаад тооцох юм бол 4 жил ерөөс тасралтгүй тоглолцсон байна гэдэг тий. Тий. Тэнгүүд би болохоор нэг минийх нэг хамгийн багтаа нэг 10 цаг бол байгаа. 10,000 цаг. Тэгэхээр минийх бас их байгаад байгаа биз тий. Тэгээ ингээд бодонгууд ер нь бол 6000-аас дээш MMR-тай гарна гэдэг бол маш хэцүү. Тэгээд бас эн чинь дисциплин шаардсан тийм чинь тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл e-спортоор одоо хичээснээр тий. Ямар даваа тал гарч. Яг тэгж би энэ чинээс даваа тал авч байгаа гэж ерөөсөө огт бодож байгаа. Гэхдээ ингээд жижиг байдлаар нөлөөлдөг баг. Тийм. Гэхдээ би тэрийг бол яг энэ тэр гэж ингэж бол хэлж бол мэдэхгүй байна. Тэрнээс яг хүн ингээд олон маш их хугацаа цаг зарцуулсан зүйлээсээ өрөөгөж авчлаа. Тэгээ тактикл юу байдیں۔ Тэ нэг юм багаар ажиллах чадвар мадвар гэдэг ч юм уу спортлох эсвэл каридах тэ тэр чинь нэг юм талганд нэг юм одоо суугаад байгаа шүү дээ. Би энийг одоо ингэж каридах хэвээр энэ л наа ингэж спортлох хэвээр гэдэг ч юм уу. Багийн спортлохлоор тэр талууд нь мэдээж хөгждөг баг. Тэ амьдрал дээр янз янзын юм дээр өөр зүйлсүүд дээр ч юм уу тэ багаар ажиллах чадвар мадвар гарангуй цаа ингээд өөр өөртөө рол байх хэвээр тэрэнд их хэвээр ингээд ингэжээж бид нар ингээд амжилтанд хүрнэ гэсэн юугаа зүгээр хараханаар ботгод хамгийн тэр болдог баг. Тийм. Тэгээд өөр бусдаар бол яг хэлж бол мэдэхгүй юм байна. Мэдээж
их бага хэмжээгээр нөлөөлдөг л. За чойжо одоо миний ингээд харж байгаа баг хөгжим мужик гэхээр баг 30-аад жил хөгжим тоглолцож байгаа юм шүү дээ. Баг 30 гэж хэлж болох уу? Тий. Төгсөж чинь тий. Па ёо. 30 жил. Асавч швэ. Дуртай л Тий. байгаа хөтэл тий. Тийм би одоо нэг явж маах гэдэг дээр нэг амар яхаа болцоо. Тэнгүүд одоо эн чинь 30 жилийн туршлага байна шүү дээ тий. За болил за болио бүр 20 л бодъё бүгдээрээ. Тэгэд эн чинь туршлага шүү дээ. Амар туршлага байхгүй тий. За окей 10 өмнөх 10 жилийг нь зүгээр суралцсан гэд бодчихъя тий. Тэгвэл 20 жил дээр нь бол яг туршлага явж байгаа гэж би автаа бодчихъя. Тэнгүүд чожогийн зүгээс энэ гэхдээ яг хүмүүс нэг буруу зүгийн шүүх гэдэг яг. Зүгээр чиний бодлоор ер нь хөгжим тоглолдог хүн энэ салбарт байгаа хүн ийм л байл зүгээр юм байлээ дээ гэж боддог зүйл юу гэдэг вэ? Бас шинээр хөгжим тоглож байгаа хүмүүс байх. Тэр хүмүүст хэрэгтэй юм болов? Миний хувьд болохоор хэр их цаг зарцуулснаасаа биш хэр их сэтгэл гаргаснасаа болдог байна. Тийм хүн сэтгэл гаргаж байгаа зүйлдээ тийм угаасаа л өсөөсөө цагаа зарцуул. Тийм зүгээр ингээд одоо энэ 20 жилийн турш гэдэг ярил л та. Тийм тэгэхээр сэтгэл зүрхээ гаргаад явж исэн. Эсвэл заримдаа ингээд энийг угаасаа л хийх ёстой гэдэг ингээд хүчнээд хийжсэн ч юм ингээд маш олон юм уюуд байгаа тийм. Энэ чинээс хамгийн үр дүнтэй байсан гэвэл яг сэтгэл гараад хийжсэн. Тэр нэг цаг уюуд нь юм болов. Тэгэхээр тий. Хүсгүй л битгий. Тий. Үнэхээр хүсээд дурлаад тий. Тий. Зүгээр чанд ингээд хэрэг болоод ч юм уу тий. Ийм байвал тийм хэрэгцээний урлаг гэж байхгүй хаа. Яг миний асуух байгаа өнцөг болохоор ийм л дээ. Одоо жишээл аль ч салбарт ерөн сэтгэлээ гаргаж хийсэн юм угаасаа амжилт олдог шүү дээ тий. За энэ бол ер нь generally гэж би ойлгож байгаа. Одоо чойж надаас бол те юу авах гэж байгаа бол те аялын компани одоо ингээд хийлээ аялал жуулчлалын салбарт ажиллаж ийлаа. Тэгвэл танаас салбараас те ийм л байвал ер нь зүгээр дээ гэж хэлвэл би арай өөр өнцөг гаргаж ирэх байхгүй яг салбарын хувьд. Тэгэхээр яг энэ өнцгөөс нь асууж байгаа шүү. Би өөрөө ч бас тэгэл суралцаад явж байгаа л гэж боддог. Ер нь хүн тэгээ сураадаг байсан хандахгүй шүү дээ. Тэгээ нэг айхтар зөвлөгөө өдр зүгээр тууштай байдал уусаа мэдээж хэрэг чухал. Тэгээд ялангуяа яг урлаг яах гэж байгаа сэтгэл зүйдээ маш их анхаараа л гэж. Сэтгэл зүйдээ. Сэтгэл зүйд чинь хүчтэй хүчгүй тэг янз бүр ингээд сэтгэл зүйд нэрвэл мэд тий одоо тий сэтгэл зүгээ л маш сайн удирддаг чаддаг байх хэвээр. Юм болов зүгээр миний зүгээр өөрийн юу гэж байгаа. Би ингээд сэтгэл зүй ч юм уу тий ингээд сэтгэл готрол депрешнд ороод ингээд ирэхлээрээ би угаасаа амьдрал үс төрчлэрийг навшуулаад би ингээд туртаа зүйлдэ дургу болоод ч юм уу тий чаддаг гэсэн зүйлээ ингээд үсгээ болоод тий ингээд мөрөөдөл маань шал утгахгүй санагддаг ч юм уу тий ингээд яг бүх юм ингээд дагаал нь ордог л. Дуртай юмдаа дургу болох бол өстой хамгийн муухай мэдрэмжтэй тий. Харин тий. Тэгэхээр тийм нөхцөл байдалд хэр орж ив тэгээд тэр нөхцөл байдалд орчоод тэндээсээ гарцсан болол одоо ингээд дахиад дугаа хийгээ явж байгаа гэж бодож байна л да. Жишээлбэл би бол сагсан туртай байхгүй хайртай. Тэнгүүд би ингээд зарим нэг зүйлсээс болоод сагсанд дургу болох шалтгаанууд амьдралд гарч ирдэг. Тэнгүүд би тэрнээс зайлс хийдэг байхгүй. За би сагсанд дургу болж болохгүй. Энд чинь миний амьдралыг амар гой өнгөлж байгаа зүйл учраас би нэг зогсоох хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тийм арга хэмжээнүүдийг авдаг. Тэгээд би одоо нэг өсөндө туртай юм аварж үлддэг. Тэрэн шиг тийм зүйлс юу хийгдэг болчихсон байна. Хөгжмөнөр гэсэн үг бол авчиж шít те. Тий. Бага. Мэдээж ба. Хуулцч болохгүй юу? Тий яг хөө. Тэгэл сэтгэл дотрлын л тэгэл өөрийгөө үгүй ядхаас л тэгээд бүх юм үгүй ядхал одоо суурин тавигдаж байгаа л та. Тэгэл жожож ил болдгоо жожоо ингэдэг. Тэгээд яг ингээд ганцаараа байгаа тэгээд удаан ингээд бодоод ирэхлээр ингээд бүх буруу ингээд үртэрлэх үсэрдэг. Одоо нэгсэндээ бясалгаад байна ч юм уу эсвэл тэг буруу бясалгаад байна ч юм уу тэг. Тийм ер нь бол энэс гарцсан гэж би
мэдгүй байна. Гарц уу гэж юм тий. Тэгтээ гарчих واخ. Тий. Тэгтээ энэ дэр ингээд хариу үйлдэл хийж гинэ гэдэг нь тий бууж өгөөгүй юм ч юм тий. Уусаа ингээд хариу үйлдэл хийж ижил тэрийг таамд бол тэрэндээ хариулт болно. Магадгүй тэгтээ энэ бүр зогсохгүй бах тий. Maybe. Тэгэл алдсаар алдаас багт тий. Тий уусаа амьдрал нь энэ ч юм уу тий. Тий үзээгүй штэ бидэд тий. Бидэд хамгийн сайн нь үзээгүй, хамгийн мууг нь үзээгүй тий. Хамгийн гоё юмыг хараагүй байгаа. Хамгийн муухай юмыг ч гэсэн хараагүй байгаа тий. Маш гоё хүнтэй уулзраагүй байгаа. Тий. Маш муухай хүнтэй ч гэсэн уулзраагүй байгаа тий. Өөрийнхөө тий хамгийн тэнэг үйлдэлийг бид нэр гаргаагүй байгаа. Бид нэр хамгийн ухаантай шийдлээ бид нар хийгээгүй байгаа. Тийм болохоор тий энийг нэг юм балансд байлгаж явах хэрэгтэй. Тэр нь сэтгэл зүй тий бүр итгэх унгаачихгүй тий. Итгэхээ дэше гаргаж байгаа. Ингээд ой ингээд гадрал ингээд жоохон тулаа тий. Энэ ингээд гарч хилвэл чилжиг тий. Өшөөж чилж магадгүй гэхдээ ингээд ямар ч гэсэн ингээд энд нь байж ах хэрэгтэй. Тэр нэг вейвийг хитрхи савлуулчихгүй юм шиг ингээд урсгаад явж ах хэрэгтэй. Сэтгэл зүй юм болов. Тийм. Энэ ялангуяа одоо би өөрөө урлаг гэдэг болохоор энэ нут энэ дэр амар хийлэрдэг гэж. Тайзан дээр гарахаас дургу хүрдэг гэж. Тийм. Дуу зохиогоод яах юм. Тийм. Би хүмүүст мэдрэмж хуваалцаад яах юм. Наа хүмүүс ч ойлгох юм. Ойлгоод яах юм. Ойлгохгүйсэн ч яах юм. Тийм. Чи инглигээд яах юм. Ингээл бүх юмнаас тэгэл шүү дээ. Ингээд шүү дээ. Бүх юм шал ингээл утгагүй санагдал. Тэгээ бүх буурууд нь өөрөө би. Тэ. Тэ ер нь бол тийм үү юу. Тэ. Угсаа. Бүх зүйл нь тэгээд төр зурах юм байл. Тэгээ ямар нэг юм яг магадгүй ихийн хайр үрдэх байж магадгүй тэ. Тэрнээс бусад зүйл бол тэгэл. Миний төр зурах юм шиг санагддаг. Тэ. Эцэг ихийн хайр ч юм тэ. Үрээ хайрлах хайр maybe eternal гэж магадгүй тий. Бусд нь л temporary гэл мэдрэгдэл өнгөрдөг. Үзэгдэл өнгөрдөг тий. Бид нэр өөрсдөө ч гэсэн үзэгдэл шүү дээ тий. Энэ амьдрал дээр гэл үзэгдэл өнгөрдөг. Тийм болохоор нэг юм хитрхи ингээд 10 хуруу байгаа бол тий. Аливаа зүйлд ингээд ятгахтаа нэг хуруугаа ингээд өөртөө аваад үлдчихдэг тий. Би чамд 10 хуруу итгэж болно тий. Болон чадна би угаасаа. Хүнд итгэх гоё тий. Хүнд итгэх амархан. Гэхдээ би энийг ингээд аваад үлдчих. Чамд би 9 итгэе. Чи ч гэсэн надад 9 итгээрэй. Өөртөө нэг юм ганц хуруу зай үлдээчих чагараа тий. Хүнийг би 9 хайрлаа. 10 биш. 10 хайрлаж чадна тий. Гоё. Хүн хайрлах гоё. Тийм. Гэхдээ би 9 хайрлаа. Тий. Юу ч болоо. Цагаан тулаа тий. Хатуу найз нөхөд ингээд бүх харилцаан дээр тий. Ямар нэгэн зүйл дээр ингээд өөртөө ингээд нэг хороо авч үлдээвэл тэр нь ингээд альва зүйлийн дараа ингээд хорогдох газар ингээд зураад үлдчих зүйл тэр хүнийг уучлаад тий уучлаад цаашаа явах тэр нэг жижигхэн зайн надад болтой юм санагдав. 10 биш 9-ийг үгүй. 10-ыг өгч чадна. Тий 10 15-ыг ч 20-ыг ч өгч чадна тий. Гэхдээ ингээд 9-ийг л үгүй. Нэг нь бэжик. Тэгээ итгэхгүйдээ биш те. Ингээд нэг юм муу санаалж байгаа даа биш. Зүгээр л өөртөө үлдээж байгаа те. Орон зай аливаа зүйл нэг жижигхэн орон зай үлдээж байгаа. Өөргөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэх юм. Яг үнэ. Подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгон авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсоноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. Өөрийгөө хайрлах гэдэг амар хэцүү юм шиг. Би бол яг жожиг ярьж байгаадаа бол яг санал хэлж байна. Уусаа өөрийгөө хайрлна гэдэг чинь дан өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр уус биш байхгүй юу? Би тэгж боддیں۔ Тий. Тий. За өөрийгөө хайрлна гэдэг чинь хайртай зүйлээ хайрлаж байгаа. Тий, бусдыг хайрлаж ийн л гэсэн үг шүү дээ.
Тий. Би бол бас яг тэгж боддог. Тэр угсаа сүүл нэг явж ирсэн шүү дээ. Өөртөө бити муухан андаа. Тэгтээ тэргүй чамд муухан андах хүмүүс зөндөө байгаа гэх тэгээд дээ шүү дээ. Ааха. За клүүн тал дээр юу гэж бодож байна? Ер нь маг клүү чи бас ер нь сайхан эмод төрлийн юм шүү дээ, тий. Бас өөрийгөө хайрлах тал дээр нь хэр анхаарч байна? Бусдыг хайрлаж иж өөрийнхөө тэр өөрийгөө хайрлах юм а дижэд юм болов гэж юу бас бодод байдаг шүү дээ. Дарааллын хувьд үү? Тийм. За би буруу ярьж иж магадгүй шүү. За. Би өөрийгөө төрүүлж ер нь тавих нь баг гэх юм уу? Аха. Бусдад өгж иж буцаагаад бусдаас авж байгаа мэдрэмж нь намайг тэжээдэг гэх юм уу? Тийм. Тэгвэл би өөрөө гоё алах гэдэг шүү дээ. Аа. Яа тэр ихтэй илүү одоо тийм баян тансгийн тренерээ гэхгүй зөвөр би буцаагаад хүнээс авч байгаа гоё үг. Аа. Оо чи ихтэй лаг шүү. Энэ хүн намайг лаг шүү мундаг шүү гэд хэлхийг би хэлээч гэж хэлэхгүй л гэхдээ ингээ хэлчихвэл би буцаа тэрийг өрөөд ичээгээд окей. Аа. Хүнд дахиад нэг шатанд би гарах юм болдгийм болов гэж би бодод. Тэгэхээр окей би энийг чадж байгаа юм шиг дараагийнхны ягаад дахиад хийж болохгүй гэж. Гэдэг тийм юм дээр өөрийгөө хайрлаж ийн гэж ойлгоод тийм. Энийг юм үед авдаг тоглоом шиг санагдаад байна ш. Надад болохоор эренгэсээ үед аваад ингээл нэг юм гараал ирсэн чинь миний хууч хийжсэн юм зүг санагдаал. Тэгэл тэр хоёрыг ингээл одоо жишээлбэл хүнийг хайрлах өөрийг хайрлах гэдэг дээр бол би одоо ингэж бод. Эхлээд бол өөрийгөө хайрлал те. Би гоё харагдах хэвээр бла бла бла. Ганц өөрийгөө боддоггүй байгаа штэ те. Нүд чинь те. Бараг л ээж аав юм буруу мó яасан ийсэн. Тэгээ ээжсэн чи би ч ээж аваагаа хайрлах хэвээр юм байна те. Би хүнийг хайрлах хэвээр юм байна. Тэгээ ингээ хүнийг хайрлаад ингээд ээж авдаа хангалттай арай өгцөн байж исэн чи за ээж авд чинь би хайртай байна. Тэгэхээр би өөрийгөө бас дахиад хайрлах хэвээр юм байна. Өөрийгөө хайрлахгүй байх юм бол бусдыг хайрлахгүй байгаа юм байна. Гэ бодцсон явж байгаа те. За ингээ бусдыг ингээд одоо тэгээ хэд өөрийгөө хайрлаад ирэнгүүт одоо дараагийн үе шатны юу байх юм гэдэг. Би жишээлбэл юм шатн дээр явж байгаа. Одоо л 30 гараад те. Би чи ирүүл байх хэвээр юм байна. Би чи бас олон хүн одоо надтай хамааралтай байт юм байна. Гэж ингээ боддох жишээ нэ те. Ингээл нэг юм үед авдаг тоглоом тоглоод байгаа шүү дээ санагдаад байгаа шүү дээ. Сэтгэлийн амар амгалан ч хэр байна да. Сэтгэлийн амар амгаланг олох арга одоо хайгаал явчихж байгаа. Гэхдээ яг би бол мань бол яг зүгээр нэг ийм юм сүүлийн үед олцоод байгаа өөртөө. Тэг энэ бусдад зөв санагднаа буруу санагднаа яач ч болно л доо. Би болохоор нэг юм яг нөө төр зурх гэдэг юм дээр. Нөө нэг яг одоо өөр тохиолдож байгаа цаг үеэсээ ингээд кайф мэдэрчих нь амар чухал юм шиг байгаа. Энэ every single moment-аас ингээд нөө кайфэрч явах нь амар чухал юм шиг санагдаа. Тэнгүүд одоо ч л над сэтгэл хөдлөлтэй үе юм ингээд таарангууд би шууд тэр үеийг готрачиг хайчдээ өөрийгөө. За чи нэг 7 хоног өгтлөө готарч байгаа. Эмор гэдэг чинь бас гоё штэ. Тийм сте тий. Сэтгэлээр унна гэдэг чинь бас гоё. Би нэг 80 90 жил амьдрах чиж сэтгэл хөдлөл тийм өндөр наслах юм. За болий 70 өрөх чиж гэж бодъё за. 70 өрөх чиж би сэтгэл хөдлөлийг одоо мэдрэхгүйгээр энэ харуугаас явчихвал хайрам байхгүй. Тийм учраас тэр цаг үеэ мэдрэхийн тулд би өөртөө юу би одоо ажлынхаа өртөлчтөр хүртэл яг яриа сууж байгаа. За би ер нь борн аут болчиход байна шүү. Би одоо юу ч хийсэн ми толгой ажиллагаа болчиход байна. Ер нь сэтгэл санаа жоохон докторгүй болчиход байна. Тэгээ ийм үе надад угаасаа ирдгийн. Улнал нэг 11 12 сарын үед ирдیں۔ Гэтэ одоо нэг 2 сар хавцаа ирж явах шиг байна. Тэгэхээр би дараа 7 хоногт ажиллахгүй шүү. Би баг эмор шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэг яа тэгэл та. Тийм үстэй. Тэгээ би буцаад ирэхдээ арай илүү идгээд орж ирэх байх гэж боддог. Магадгүй зүгээр ойлгоод орж ирвэл хожиж байгаа. Тий. Ер нь ойлгож л орж ирэх байх. Яг ажил дээр бол илүү үр дүнтэй байна гэдэг. Тий. Тий. Нөгөө нэг аль чаргалыг гэдүүлээ гоё enjoy хийж идэлдэг шигээ тий. Өөдөх нэг бас хүлэн зөвшөөрөх. Тий. Өстой. Тий. Гониглах тий. Тий. Яг гониглахгүй бас сонголт тий. Яг үн тий. Сонголт гэж тий. Тэрийг ингээд хүлэн зөвшөөрдөг. Уусаа гоник тохиолдох ёстой тий. Уусаа энэ жам. Тэг ингэхгүй бол уусаа тий. Жаргаад байвал тэг уусаа ямар ч утга байхгүй шүү дээ тий. Өөр л энгийн эсвэл жаргахчгүй зовчгүй тий ингээд нэг
байгаад байл тэр чинь бас нэг юм хүн биш тэр роботоос илүү юу багт те. Тийм биш тэр ингээд энэ нэг үйлдэлээ яаж явах хэвтэй. Гэхдээ түрүүний хэлснээр хитрхий дээшлүүлэхгүй те. Хитрхий ингээд оролтонд толохгүй ингээд түшээд дээшлэл бол дараа. Тэг энэ нэг баланс нюансыг амар гоё тааруулж амьдрал нэг сэтгэлийн амар амгалан лугаа жоох төгөх юм бол тэгээ уусаа за ингэхтэй юм байна те. Мэдээж одоо хайртай нэг одоо ордсныхоо хүнээ алдах бол уусаа те. Хорвогийн зам гэхдээ тэрэнд те бид нар хүлэн зөвшөөрөх л өстой те. Хэцүү хүн алдах хэцүү. Мэдээж хэрэгтэй. Хамгийн л одоо гонигт зүйлс нэг. Тэгэхдээ л энэ зам шүү дээ. Бид нар ч гэсэн өөрсдөө алдсан шүү дээ те. Тэ. За жоо одоо тоглолтоо их гэж байна. 2 сарын 14-нд. Тоглолтын талаар мэдээлэл өгөөж. Жил болгон хийж байгаа гэх юм уу? Тоглоомжлол болоод. Тэг нэг талаасаа Валентины өдөр хосуудад тэ хосууд гоё баярлаг. Нөгөө талаасаа зүгээр би жишээлбэл эзэж би баг Валентин тэмдэглэж үзээгүй байхгүй юу? Мэдгүй. Валентин тэмдэглүүлэх гэж байгаа юм шүү. Хүмүүс байлаа. Тэг хостой байсан үедээ ч гэсэн би ингээд тэмдэглэж чаддгүй ч юм уу. Тий. Тэгээд ингээд нөгөө талаасаа ингээд ганцаарцсан хүмүүст бас зориулсан. Гэх юм. Тэгээд нөгөө нэг хийж байгаа дуунуудтай тэг миний нөгөө нэг юунуудтай холбоотой л доо. Тэгээд хань тэг тоглолт миний тоглолт хань болох болов гэдэг юунасаа бас ер нь бол хийдэг. Яг баярлж байгаа хүмүүс бол гоё. Анзаарч байгаа хүмүүс ч гэсэн бас гоё. Байгаасаа гэж би боддог хувьдаа. Яг л би өөрөө тэмдэглэлт болохоор тий тайсан дээр хүн баярлуулад тэр чинээгээр ингээд бас ингээд би бас ингээд анзаардаг уу гэсэн юугаа бас өөрөө авдаг гэх юм. Тэгэд энэ жилийн тоглолт болохоор амтлагд тоглолт. Яг залгагтаагүй. Энийг ерөнхийдөө хөвчлэн рок амтлагд хийдэг. Тэгээ яг би өөрөө тэгж амар рок мок гэж болроос боддгоо. Тэгтээ рок хөгжим тоглодог гэж боддог. Тэгтээ би рокер гэж баасаа ингээд одоо мөрөөдөл маань үсэл рокер байсан тийм. Тэгтээ тэр рок хөгжим тоглохдоо биш ингээд яахтаа биш тэр чинь нэг юм амьдралын хэмээг хорвоог үзэл юу гэдэг тийм тэр юугаараа би ингээд тийм хүмүүс тунд хүмүүжсэн байхгүй. Одоо тэр Lemons band жишээлбэл тий. Тэрний сонсод ингээд нэг гитон харангийн үед ингээд хүмүүс л рокер л юм байна. Тэгтээ тэр хүмүүс pop тоглож исэн ч рокер байж болдог байхгүй. Тий. Тэг хипхоп артист хүртэл рокстар байж чаддаг л байхгүй. Тийм учраас энэ нэг ойлголт нь л өөр. Тийм учраас би ингээд амтлагд хийхийг бол маш их хүсдэг байсан. Тэгээд өөрийнхөө 10 дуг шинэ хуучин нийлээд 10 дуг яг амтлагд вершн болгож байгаа. Тэгээд энэ маань өөрөө яг тоглолтноосоо шууд амьд бичлэгээрээ цомог болох баг. Яг тэр 10 дуг. Тоглолт ирсэн дээр төгөлдөд ингэж идэх ба. Бас нөгөө нэг чожогийн тоглолт болж байгаа гэд бид нар чожог үрээгүй шүү. Тэгээ бид нар ямар нэгэн байдлаар энэ ашигын болоод тийм ямар ч тийм зүйл байхгүй зүгээр. Одоо яг энэ ярьцгийг сонсож байхад мэдээж чожогийн фэн зөндөө байгаа. Дууг сонсдог монголчууд зөндөө байгаа. Тоглолтын үзхийг хүсэх юм бол тэг нодолтой авах линкийг нь дор description-д байрлуулад өгчий. Баярлалаа. Тий. Тэгээд чожогийн тоглолтыг үзхийг хүсэж явах юм бол description-д ороод яг ямар линк байх нь би одоо мэдэхгүй байна те. Тэгэхээр тэрийг нь байршуулчих. Тэгээд айгүй ойлгомжтой тавьчих тийш ороод тэгтээ худалдаж аваарай. За тэгэхээр шинэ цомог яриа бүгдээрээ. Сая би 10 сард ер нь бол цомгийн тэм session live stream хийсэн. Яг энэ бас өөрийгөө нөгөө бүшилж байгаа нэг хэлбэр л дээ. Хийн гэл хийхгүй яваад байдаг. Тэгээд энийгээ би яг бүрэн дүүрэн хийж дуусгахын тулд юм өөртөө прешэр амаар санагдсан. 14 хоногийн дотор энийгээ дуусга. Тэгээд тэр нь ингээд юутай одоо обсервертэй гэсэн үг байхгүй тий. Хүмүүс харна. Тий чи хүмүүсийн нүдэн дээр хийх хэрэгтэй.
Тэгэхгүй ингээд ганцаараа байхлаар өөрийгөө хоороо штэ өөрөөсөө зүгтаагаал үнээс зүгтаагаал ч юм уу те ингээд хэрэглээл те. Ингээд нэг тийм юмнаас яах гэж би ер нь бол 14 хоногийн дотор 10 дуудад самк хийгээд нэг юм чаленжинг нэг юм хийсэн. Тэгээд 10 дуу бол ямар ч гэсэн зохиосон. Тийм тэрийг сайн юм уу болсон эсхийг бол би одоо амгандаа л хичээл хийж байгаа. Гэхдээ хуцаа шахаад ингэж тэгэхээр жоохон дарамтанд ороод бас жоохон хүчилж хийсэн байж магадгүй. Гэтэ аль болох би нэг дуу хийхэд ч нэг бодож тунгааж явах цаг хугацаа гэрээнд даалгавар гэсэн үг шүү дээ. Хүмүүсээс мэдэрч байгаа мэдрэмжүүд амьдралаас авч байгаа тий нэг тийм туршлагууд гэх юм уу тий тэр маань цуглаад ингээд өөрөө нэг дуу болдог болохоор тэрийг бол би бол хангалттай хийсэн гэж бодож байна гэрээнд даалгавар. Тэгээд одоо хэр амьдрал дээрээ яг яаж буусан гэдгийг нь бол одоо сонсогчд бол тэрийг бол хэлэх баг. Тэгэхдээ бол аль болох би бол хичээсэн 10 дуу зохиосон. Тэгээд энэ тоглолтын дээр энэ 10 дууны 7 дуулагдах болов. Тийм тэгээд яг тэр амплагд хувилбарт бол яг 4 дуу нь орж байгаа. Тийм тэгэхээр ингээд ийм шинэ хуучин холилдсон юм 10 амплагд хувилбар вершн яг хүмүүст төрнө гэсэн үг. Би нэг юм асууж байна. За. Ер нь мэдхгүй зүйлээсээ ичихгүй л байна л та. Би мэдхгүй байхгүй. Амплаг гэхээр яг яа тий? Цахилгаан хөгжим ашиглахгүй л гэсэн үг. Тэрийг амплаг гэдгийг зэдэг байсан юу? Би ч насаараа л энэ үгийг сонсдоо тэгээд амплаг гэдгээд гисэн чинь клүүдэндээс ингээд амплаг гэдэг юм уу? Тэгээд би бол тэр мэдхгүй байгаа таасан. Зөв ойлголоо. Ер нь бол тэг аль болох залгахтаагүй хөгжмүүд ашиглана, акустик хөгжмүүд ашиглана. Тийм. Тэгээд яг оргиороо тоглоно л гэсэн үг. Түр гоё юм шүү дээ, тий. Ямар ч илүү дутуу эффект ашиглахгүй гэсэн. Тий. Нэг дардаг гişигдэг юмуд нь байхгүй болчих юм шүү дээ. Зөв nice. Синтезатор дуурахгүй. Түр гоё шүү дээ. Өдөөс чи харж байгаа л дуулнаа л гэсэн үг. Шууд ингээл харьцаж байгаа юм шиг. Зөв. Түр гоё юм байна. Окей. За тэгээд хэдүүлэг ярилцах хугацаа ер нь дуусчих шиг байна. Окей. Тий. Тэгээд хийж байгаа уран бүтээлд өндрөөсөн дөр амжилтыг хүсье. Тэгээд тухтай байж чадуу. Тэгээд подкаст маань таалагдвуу гэж хатаасаа та. Тухтай байна. Мэдээж хэрэг сайхан кофе орд айлууллаа. Гоё зүйлс ярьлаа. Тэгээд ялангуяа хожин дурсамжуудаас хэдүүлээ нэлээх ухлаа. Тэгээд эргээд л яг хүүхд толцсон юм шиг хэсэг байлаа. Тэгээд ер нь энэ л хамгийн нэг аятайхан амьдрсны бас нэг юу шүү дээ. Үр шимэн гэж би ойлгодог шүү. Ингээд нэг сонирхолтой амьдрч. Тэгээд ингээд хараад янгууд ингээд гоё ингээд яриа өрнөөдтэй тэрэн донд ингээд бидэд амаа оролтаад ингээд тэр чин гэсэн байхгүй юм чинь гэсэн ингээд эргээд ирж байгаа сонирхолтой байна гэдэг нь бид бас ингээд өнгөрсөн хугацаагаа бид тэр сонирхолтой өнгөрүүлж тээ. Одоогоо бүр сонирхолтой ойлгоод ирээдүйдээ бүр гоё юм ярих юм. Тэ нэг тэр зүйлээ бас авдаг гэж би ойлгодог. Тийм учраас гоё дурсамжууд найз нөхдөдөө тэг гэр бүлтэйгээ аль болох хөвчлөлтэй, сонирхолтой. Тэгээд дөрөв хэлсэнчлэн ой тургуу нэгтэй үеэ ч гэсэн гоё enjoy хийгээд тэ. Тэрийг эргээд ярихад бас тэ хүнд хавцад гоё. Би даваад гарсан штэ энийг. Тэ. Чи ч гэсэн чадах баха гэсэн нэг ийм зөвлөгөөгөө суух ч юм уу тэ. Тийм тэгэж гоё амьдраасаа гэж. Хүсье та. За баярлалаа. За маа ключ авс анхаад байгаа подкастын сууж шүү дээ. Одоо ингээ маа подкастын thumbnail гэл янз бүрийн юмнуудыг хийдэг залуу байхгүй. Тэг яг өөрөө ороод суулаа. Подкаст ямар байд юм бэ? Жожотой хамт байлаа тэгээд. Жожо гэдгсэн чинь би шууд клүг. За жожо орчих юм. Чи суучих гээд. Тэгээ суулгасан. За ямар байна? Айгу ордог юм байна. Орж байна. Тэгээд айгу ингээд толгомддаг юм байна. Анх удаа ярьж байгаа болохоор. Тэгээ ярихын байгаа ч гэсэн альтлаас нь яаж ярих вэ? Яах вэ гэж жоохон тэгдэв. Гэхдээ бүр сүултээ бүр ингээд бодолд орсон сууж шít. Өө тийм шүү хэвээр. Дотроо л яваад л тэгсэн шүү л гэл дотроо ерөөсөө тэгэл эн чинь нэрээ тийм шүү л гэдэг. Тэгээд гоё байлаа. Гоё ярилцлаа. Би эндээ гоё юм түгэлээ те. Эрэг юм. Тэгээд баярлалаа л гэж хэлээ та. Би бас айгүй баярлалтай шүү дээ. Одоо ингээд ер нь бол яг ийм deep down ярилцлага хийгээд те өөрийнхөө юу бодож явдаг те
одоо хүүхэд насаараа аялаад ч гэдэм үү ингээд ер нь бол энэ нэг энгийн ярилцлагаас өөрлөлтөө подкаст бол хөвчөө зүвчдэг. Доод хоолоогоор ярьдаг. Доод хоолоогоор одоо юу гэдэм үү би энэ ингээд зөөл ярьж байгаа та дэмжихэн дээр чанга очиж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний нэг юм ярих мэдрэмж өөрсдөө өөрчлөгддөг юм шиг байна л та тий. Тэгээ ярих сэдв хүртэл арай нэг юм гүн гүнзгий болоод ирдэг. Тэнгүүд би нийт одоо ингээд 102 дугаарыг ийм хүмүүстэй ярилцсан байна гэхээр бас ингээд баярлалтай шүү дээ. Оо би бас яг ингээд ийм хүнийдээ дотоод ертөнцтэй 102 хүнтэй 102 удаа хитэн хүнтэй ярилцсан гэж бодохоор нэг тийм азтай хувь тохиол юм шиг санагдаад байт. Тэгээ бас өмнө нь ер нь подкастуудад орж исэн үү? Тэгээд ер нь орж исэн л ах та тий. Хас нэг орж исэн. Гэхдээ тийм нийтлэг бол биш. Тэгээ угаасаа одоо жишээлбэл би ингээд энэ удаа подкастт орё гэхлээр бас тэгээ би цамаг хийсэн юм чинь. Яад орсон ч яад ингээд нэг юм надад байдаг. Би шинэ юм хийгээгүй юм чинь би ороод би хож ямаа л ярина штэ. Гэт ер нь бол маш их татгалздаг. Зөв. Тийм нэвтрүүлгүүд ч юм уу тий. Тэгээ та нар юу асуух юм гээл тэнгүү та. Тэгэл би нэг ярьсан юм аа л дахиад ярих нь штэ. Тэгэл ойрын юуны санаа чи юу вэ гээл ингээл хаалцчих юм байхгүй ч юм уу тий. Тэгэхээр за ингээд өөрчлөлт бодоо за яах юм орохгүй. Тэр нь аяг их татгалздаг. Би ихтэй шажиг подкастуудыг ер нь харж байгаагүй. Тийм тэгэхээр би маш удаан хугацаанд юм хийгээгүй гэсэн үг байхгүй. Нөгөө талаас тийм. Тэгээд сая гэрийн даалгавраа сайн хийсэн байх нь шүү дээ. Тэр цамаг гаргадаг. Тийм. Лайв дээр. За тэрийг нэг үзье да. Тэр би хадгалаагүй юм. Угаасаа нөгөө хүмүүс яг презент үзээсэй гэж бодоод ухраадаггүй лайв хийсэн баг. Тийм үү. Тийм ингээд ихтрийн ухраачаар ингээд бас хуучин чинь хэдүүлдэ зүгээр эфемер нэг дуу сонсоход нэг юм гоё пресс байдаг гэсэн шүү дээ. Таарлтахад ч юм уу тий. Тэгэл дэрийг сонсвол кассетэн дээр үсрэл бичиж авдаг ч юм уу тий. Зурагтаар юм үзэхэд ингээд бид нар ухрааж үздэггүй зүгээр л ингээд яадаг ус. Хүлээж авах юм хитрхийх одоо нэг хэрэглээний комфорт бидэд ихтэй болцсон юм болов гэж бас би ойлгодог. Бүх юм смарт бол. Жохон үнцэнэ алдах гэдэг тий. Бид тэр нэг бодоод авах шаардлагагүй ч юм уу тий. Нэг юм үнцэнэгүй бүх юм л байдаг л. Бүх юм л байдаг л тэгээ ийм байс тий. Гэхдээ байхгүй байхдаа эн чинь маш үнэтэй байсан шүү дээ. Аюу гоё. Нандин бид нар хүлээж авдаг байсан шүү дээ. Тэр мэдрэмжийг бид нар одоо юунаас ч авч байгаа. Тэр мэдрэмжийг хүмүүс авах хүнд аюу хэрэгцээтэй мэдрэмж гэж би бовтой боддог. Бас тийм биш үү? Наач яста бодож үзэж байгаа. Тийм ээ. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд чожигийнхоо ажилт нь, амьдралт нь за тэгээд гэр бүл одоо юу гэдгийг байж болох хамааралтай бүхий л зүйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ би бол байна бол өөртөө өсдөг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэж хэлдэг юм аа. За сайхан үг байна. Баярлалаа. Би ч гэсэн өөртөө өсдөг бүх зүйлээ чадсан. За баярлалаа. За тэгээд подкаст руу минь хөрөө өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Чожи оролцлоо. Тэгээ Чожигийнхоо түрүү хэлсэнчлэн маа подкастыг сонсоод Чожиг сонсомоор байгаа очиж гоё үзмээр байгаа хүмүүс авах юм бол тиг нь худалдаж аваад гоё бас хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол маш чухал зүйлүүд байгаа. За тэгээд нэгдүгээр хөрөнгө оруулалт, хоёрдугаарт бас мэдээж хэрэг түн хайртай, дуртай хүмүүс байх юм бол тоглолтыг нь очиж үзээрэй л гэж одоо уриалмаар байна да. Тэгээд ирэх дугаараараа эргээд уулзцгаая. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг XM Broker, Zubroka, аман Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Monpay бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Powered by Airplane байла. Ирэх дугаараар эргээд уулзцгаая. Баярлалаа. Avandra XM Broker